Орой мэндэргүй үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар сууг телевизийн дуустдаггүй яриа хэлэлцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр 4-р сар хэдийн гарсан. За Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдрал буцалж байна. За тэр дундаа нийслэл хотын бүтээн байгуулалтын мега төслүүд эхнээсээ хил ам дагуулж байгаа. За тухайлах юм бол хотын дарга Нямбатар тэргүүтээ багийнхан туул голын хурдны замын төсөл гихчийг бол өнгөрсөн 3 дугаар сарын 15-ны өдөр бол албан ёсоор бол нээсэн байдаг. За тэр цаг мөчөөс хойш нийгмийг ерөнхийд нь хоёр талцуулсан гэж ойлгож болно. За миний бодож байгаагаар бол нэг 2.3 их 80 төгрөгийн төсөвтэй энэхүү төслийг 500 тэрбумыг нь бол хятадтай нэгэн компанид бол хэдийн шилжүүлсэн. За бүтээн байгуулалтын ажил бол эхэлсэн гэсэн бас нэг юм мэдээлүүд явж байгаа. За тэгвэл яг нийгмийг хоёр талцуулаад байгаа. За магадгүй төр цогсон гэдгээрээ иргэдийн анхаарал дахин орсон. Туул голын хурдны замын төслийн эргэн тойронд чухам юу болж өнгөрсөн бэ? Цаашдаа яах юм бэ гэдэг талаар за нэр бүхэд 5 зочны хамтаар өнөөдрийн хэлэлцүүлэг дээр ярилцаж санал дүгнэлтээ гаргая гэсэн юм а. За ингээд хэлэлцүүлэлт хүрэлцэн ирсэн та тавдаа талархлаа илэрхийлье. За өнөөдрийн сэдэв бол нэлээд халуухан. За гэхдээ манай байр суурь бол аль нэг талд орохгүй төвийг бол сахин. Нөгөө талдаа тэр нь та тавтаа одоо найзрахад хэлцүүлгээд төгснө гэсэн үг биш. Шүүмжлэлт хандгам дээр бол дуугарна. За нөгөө талдаас та бүхэн бас яг энэ ярьж байгаа сэдвээр ямар үзэл бодолтой байгаа юм. Гарц гаргалгаа ер нь бий гэдэг талаараас өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээч гэж хүсэж байгаа юм шүү. За өнөөдрийн хэлцүүлгээ албан ёсоор эхлүүлж зочдоо танилцуулъя. Зэнэ Мэдрийн Батбаяр, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсны газрын дарга, Монгол улсаас Унгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан доктор, Эдэнгийн Сосор Барам, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, улсны зөвлөх инженер, техникийн ухааны доктор, Бадарчин Аюур зан, шинжлэх ухаан технологийн их сургуулийн, барилга архитекторийн сургуулийн, инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, улсны зөвлөх инженер, доктор, дэд профессор, Жамбагийн Алтан сүх, Монгол улсын зөвлөх инженер, системийн архитекторийн, хот төлөвлөлтийн архитектор, Монголын архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор, Арднаас эдийн даваад орж, Монгол банкны мөнгөний бодлогын хорооны гишүүн, эдийн засгийн ухааны доктор. Ноёдоо би одоо нөгөө амар минь асуухаас илүүтэйгээр цаг бага учраас ажил хэрэгтэй шууд орё гэж бодож байна. Зүгээр эхний асуулт маань та бүхэн тийм үгүй гэдгээ хариулаад нэгэн өгүүлбэр дотор яг хариултаа багтаачаарай. Тэгээд үндсэн асуулт руу орё гэж бодож байна. За зөвлөх инженер Сосор Барам, хотын дарга Нямбатар болон түүний багийнхны эхлүүлсэн энэ төсөл цаг үе олсон гэдэг дээр та нэг товчхон хариулт өгч. За би ер нь цаг үе олсон төсөл гэж хэлж чадахгүй нэ. Ягаад гэвэл логик дарааллын хувьд бол арай л эртчүү. Тэндээс чухал ажил бол байгаа. Эхэлж хийх. Туул голоод бат найдвартай болгож авах тийм усан сангийн гадаргын усан сангийн усны нөөц бүрдүүлсний дараагаар энэ хэл амтай ажиллаа ингээд хийгээд бол боломжтой байсан болов уу гэж бодож байна. Архитектор Алтан сүх. Туулын хурдны замын төсөл бол дэд үтсийн одоо асуудал дагуулад байгаа нэг төсөл мөн л дээ яхахгүй. Гэтэ энэ нь бол туулын хурдны зам барих хэсэг тухай асуудал биш. Цаана нь бол архитектур, хот төлөвлөлтийн, хүмүүсийн суурьшлийн энэ одоо уламжлалт тулгуурлалтын философийн асуудлын мөргөлдөөн гараад байгаа. Би тэр талаас нь харж байна. Доктор Аюур зан. За яг туулын хурдны зам яг цаг үеэд олсон төслүүгүй юу гэдэг дээр бол би яг тийм үгүй гэж бол хэлж чадахгүй байна. Гэхдээ яг одоо энэ болж байгаа процесс энэ одоо улсын нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын хүчин зүйл гэдэг ч юм уу. Тэгээ байгаль орчин талаас энэ бол одоохоор бол тохиромжгүй л байна. Агентлагийн дарга Батбаяр. Хурдны замын тухайд хинч марахгүй. Монгол улсад Улаанбаатар хотод одоо зам шиг хэрэгтэй юм алга. Гэхдээ туултай холбохгүй юу гэдэг бол харин асар том асуултын тэмдэглэл гэсэн хариулт хэлмээр. Доктор Даваад Орж. За би яг эдийн засгийн судлаачийн хувьд юу гэж хэлмээр байна гэхээр хурдны зам барих нь зөв боловч энэ маань бидний өмнөх одоо хийжсэн төслүүдээ ингээд хараад дүгнэх юм бол чимээгүй мөнгө гэдэг зөвөр өөр үйлдвэрлэж байгаа юм биш үстэй гэсэн ийм одоо эмзэгэл байгаа над. Урд нь бид нар бүгдөө мэдж байгаа 1 тонн нүүрс гардггүй 1 тэрбум долларын зам бариатын даваачид мега төслөгийг хэрэгжүүлэх хийсэн. Одоо ингээд
холбох асуудал бөөн хэрүүл маргаан ахаад хэдэн тэрбум долларын одоо нүүрсээр шийднэгээ явж байна. За бид нар одоо шатхууны үйлдвэр барьна гэдэг 10 жилийн өмнөөс хойш явсан бүхэл бүтэн одоо 11 дахь жилдээ ингээд сунаад байж байна. Өнөөдөр бид нар өөрийн төлөөд өөрөөр хэлэх юм бол энэ 3 дахь мега төсөл 3 дахь нь ус орно одоо өөр авчирсан ард түмний нуруунд дээр аж ахуйн нэгжийн нуруунд дээр татвараараа дамжаад өөр төлөгдөг. Тэр нь дамжаад одоо юу гэдэг үн өсөх ийм төсөл битгий болчихсоо гэсэн байдлаар би одоо маш их одоо эмзэглэж энэ дээр ингэж хандж байгаа. Туулын урдны замын зорчих хэсгийг бид нар 20 сарын дотор нээе. Одоо төвжрэл гэдэг ийм зүйлийг 1-2 сарын ч гэсэн өмнө ангижраа гэдэг ийм байдалтай явж байгаа. За туулын урдны замын төвжрлийг бууруулах хэмжээ нэг 15 орчим хувь байгаа. Тойрог замын өөрийнх нь төвжрлийг бууруулах нийт боломж 40 гаруй хувьтай. Ингээд нийлээд 55 орчим хувиар Улаанбаатар хотын төвжрлийг бууруулна гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За зарим шүүмжлүүд гарч илээ. Энэ үндэсний компаниуд, дотоодын компаниудыг оролцуулахгүй ийм одоо дандаа гадны том компаниудад зориулж игээд тендерийн тухай хуулийн дээр сүүлийн 3 жилийн дунджаар нийт төсөв төртгийн одоо 30-аас 50% нөгөө борлуулалтын 3 жилийн орлогын дундчилдаг ийм хуультай. Би тэр хуулийг зөрчиж чадахгүй учраас дандаа ийм босго шаардлагууд тавьж байгаа. За мэдээж энэ том мега төслийг бол хинч эсэргүүцээгүй би тэгж бодож байгаа. Мэдээж улс оронд бол энэ томоохон зам гүүр бүтээн байгуулалт бол хэрэгтэй. За би сая асууж байгаа нь бол энэ цаг үе олсно гэж байна. За хоёрдугаар энэ төслийг эхлүүлэхийн тулд маш том судалгаанууд явах хэрэгтэй байсан. За та бол усны инженер хүн. Гидрогеолог буюу за энэ усны судалгааг бол хийсэн гэдэг дээр бол би бол одоо чинь хэв мэдээлэл юм бол эргэлцсэн. Яагаад гэж би усны хүн биш боловч яг та нарын усны нөхдөд ингээд энэ тэнд өгсөн яриа цугласан байр суурийг сонсоход бол тийм биш байсан. Тэгээ сүүлд нь бол одоо юу гэдэг юм дэ нөгөө нэгэн төслөө ингээд эхлүүлчихээ дараа нь одоо тэр холбогдох судалгаач гэдэг юм үнэлгээ дүнэлтээ гаргая гэсэн юм явсан юм шиг байгаа юм. Зүгээр гидрогеолог гэдэг бол соцор орны инженерийн тоглоом биш л те. Эн чинь маш урт үргэлжилж байгаа хэд хэдэн аймаг дамнж явж байгаа. Эн чинь 32 км-ийн зам гэдэг боловч эн чинь үндсэндээ маш том юм хөрсөн дөрөв устай холбоотой шүү дээ. Юу болж өнгөрч байна? За яг хоо гидрогеолог бол нэг хэсэг нь. Гидролог буюу тэр гадаргын ус нь бас өөр. Энэ хоёуланд нь яаж нөлөөлөхийг судсан экологийн баримжаатай судалгааны ажил бол дуусаагүй гэж би ойлгож байгаа. Яг тэгвэл энэ зураг барилгын зураг нь бол эцэслэн батлагдаагүй. Инженер геологийн хайгуулын шатанд явж байхад яахлаараа байгаль орчны наривчлалын үнэлгээ хийждэг байна. Тэгэхээр тэр наривчлалын үнэлгээ хийсэн компани нь бол өглөө одоо хандлага нь бол усны талын хүмүүс хэр зэрэг оролцсон. Үнэн зөв дүгнэлт гаргасан юм гэдэгт би жаахан эргэлзээд байгаа. Тэгвэл зэрэгшин чи бол гидролог гэдэг чинь газранд орох ус. Тий. Газранд орох ус бол энэ туул голын савд нэг 180-194 худаг байдаг. Тэр бол хаврын межин гэдэг урсгал одоо баг урсгалын үед бол доошоод одоо цооногийн түвшин доошоо буурдаг. Намрын одоо павот гэдэг их устай үед бол эргээд ингээд дээшилдэг. Ингээд бол энэ Улаанбаатар хотын сая 600 хүнийг бол газранд орох усаар зөвлөлт холбоот улсын үед хийсэн 4 орд дараа нь одоогийн үед хийсэн одоо би бол тэрний автор нь 3 орд. Ингээд нийт газранд орох 7 ордоос Улаанбаатар хотыг тэжээдэг. Яагаад заавал газранд орох усаар тэжээсэн гэвэл энд бол Оросын холбооны зөвлөлт болсон бодлого байсан. Яг бол тэр юунд байгаль нурд сутгадаг хамаг сутгалынхын 40% нь Монголоос очдог учраас гадаргын усыг шууд ингээд одоо ашигладаггүй. Яг дэлхийн 80% гадаргын ус ашиглаж байхад манай голын ирэг дээр цооног өрөмдөд гүний усыг ингээд ашигладаг тийм бодлого орж ирсэн. Тийм учраас одоо ингээд Сүхбаатар, Сэлэнгийн Сүхбаатар одоо Эрдэнэт одоо юу ч яд бүгд голын ирэг дээр тэгэл дандаа худгаас яадаг штэ. Тэгэхээр энэ нь бол яг эрж нөхөгдөх процесс энэ бол яг ингээд улирлын чанартай их олон худаг байгаа. Хамгийн одоо их анхаар татсан монголчууд хурамстаас одоо бэлгэлсэн хамгийн гайвуу гол маань туул гол. Тэгэхээр туулынхаа саваас бол тийм олон худгаар бид нод ус авдаг. Тэгвэл энэ дээр харин бохирдлын асуудал бол их нөлөөтэй. За гадрын усны худ бол энэ туул гол маань өөрөө 50,000 км квадрат толгоос ус цуглуулдаг. Дээр нь бол 1400 м орчим дунджаар өндөрт ингээд урсдаг. Гадагшаа хулжихыг эргэлзэж яадаг. Дээр нь бол нэг 25-аас 26 куб метр секундын одоо усны өнгөрлөлттэй ийм гол. Хамгийн ихтэй бол 100 жил нэг удаа болдог. Ер нь бол 1680 м куб секунд 66 оны үер болсон.
Ийм одоо онцлогтой газар ус энэ одоо гол газар нурх ус хоёрын ялгаа нь юм байна. За. Архитектор энэ хот төлөвлөлт, уран барилга, архитектор гэх олон юм байгаа л да. Энэ чинь үнэндээ хүн ам чинь бараг 60% нь энэ Улаанбаатарт байна шүү дээ. Энэ бол нийслэлийн иргэдийн эрх ашиг л да. Тэгэхээр яг хот төлөвлөгч та бүхэнтэй зөвлөсөн үү? Хот төлөвлөгч бид нартай бол шууд хэлэхэд зөвлөдөг. Яагаад гэвэл өөрөөр хот төлөвлөнө гэдэг бол хотыг нийгэм эдийн засаг байгаль орчинтой зохицоор нь төлөвлөдөг л тийм мэрэгжлийн байгууллагаас заавал тэр хурлаар зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Гэтэл энэ зөвшөөрөгддөг одоо хот төлөвлөлтийн ажлыг захиргааны эрх зүйн байдлын хуулиар одоо ерөнхий архитектор тэрний дор хөндлөнгийн усууд хийх хэрэгтэй. Өөрөөр барилгын яам гэдэг бүтцсэн. Гэтэл одоо хот өөрийнхөө дор нэг ажилтнанд ажил олгож байгаа юм шиг хүрээлэн гэдэг нэр өгөөд ингээд тэднэрээр ингээ хаалттай хийлгэчихсэн. Өөрөөр хотын энэ том одоо бүтээн байгуулалт гэдэг бол Монгол хүний суурьшлийн чиг хандлага. Бид нэр хотын энэ хөдөлгөөний ачааллыг бууруулах төлөвлөлт хийх юм уу? Эсвэл энэ зам гэсэн төлөвлөлт энэ хөдөлгөөний энэ чиг хандлагыг дэмжсэн хоттой байх юм уу гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнд дэмжсэн замын төвтэй хөгжил байх юм уу? Эсвэл хүн төвтэй ийм байх юм уу гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ процесс нь одоо онлын хувьд мэрэгжлийн чиг баримжааны хувьд ерөөсөө яваагүй. Захиргааны эрх зүйн талаас одоо өөрөөр хэлбэл шууд хэлэхэд сонгогдсон этгээдүүд хуулиа өөрчлөөд одоо Нямбаатарыг шууд хэлж байна. Сайн зураг энтрийг тийм. Ерөнхий архитектор гэдэг имийг мэрэгжлийн байгууллага сонгож энэ том төлөвлөлтийг хариуцаж салбарт даалгавар өгдөг байхгүй юу? Тэр эрхийг булааж аваад дөнгөж сонгогдсныхаа дараа оюун эрдэнэтэй нийлээд Японоос очиод зөвлөх үйлчлэгээ үзүүлэх улсуудыг авчираад одоо энэ төгс дэлгэр энэ төр гээл тийм. Энэ сонгуулийн одоо профессионал системд холбоотой номер 1-ээр гарч байгаа улсуудыг архитектор хүн авчирна гэдэг чинь эдгээр бол цаад хот төлөвлөлтийн мөн чанарыг бол ойлгож байна. Тийм учраас энийг хитрхи одоо юу гэдгийг бүлэглэлийн эрх ашигын төлөө үйлчлэхээр ингэж авчираад хот дотор байгаа одоо салбарын түмэнд агаарын бохирдол, ус, зам, нийгмийн дэд үтсүүд эднэрээс 4 жил буюу сонгуулийн харагдах богино хугацааны бодлогын замыг суулж авч байгаа байхгүй юу? За. Энэ учраас залуу судлаачид think tank-ууд үзэл бодлыг сонссон болов уу? Бас яг хэлж мэдэхгүй байна. Ямар ч сан техник эдийн засгийн үндэслэл байгаль орчинд нөлөөлөх байдлын нөгөө наривчлсан үнэлгээгээд тэдгэрийг харахад бол ер нь бол яг мэрэгжлийн усны чиглэлийн ч юм уу яг одоо энэ орчин үед дэлхийн хотууд хөгжлөө яаж харж байгаа тэр талаас бол тусгатаагүй л байлээ л дээ. Тэгэхээр бол бас яг хэлэхэд бол хэцүү л. Та бол одоо нөгөө усны зөвлөх инженер те зүгээр бас та гадааддаас ингээл олон газар л явж исэн баг. Сүүлд бас тестер бас таны бас судалгааны ажилгаад бас тавьсан байхыг би харж лээсэн л та. Тэгэхээр яг яагаад ингээд одоо ийм том төсөл эхлүүлж байхдаа ингээд хөшин залуу хамаагүй шүү дээ. Ер нь л одоо яг энэ холбогдох яг энэ салбарын улсуудтай ингээд тойр суугаад ингээд нэг зөвлөгөө хийгээд санал бодлыг нь сонсоо зөв буруу юу, ашигтай ашиггүй юу, цаг нь мөн үү биш үү бас ярина гэдэг чинь өөр их зөв боломжийг болоод байгаа шүү дээ. Яг хоо төслийг санаачлах, тэгээ боловсруулах тэр үе шатууд бол яг манай Монгол улсын хувьд бол бас төдийлөн төлөвшөөгүй байна уу гэж харж байгаа. Тэр ийм том төслийн хувьд болохоор мэдээж тэр өргөн хэмжээний хилцүүлгүүд явах хэрэгтэй. Тэгээ гол зүйл бол байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг ийм зүйл хийгдэх хэрэгтэй. Environmental and social impact assessment гэдэг зүйл бол хийгдэх хэрэгтэй. Тэгэхээр тэр зүйл бол одоо нэгдүгürt манай байгаль орчны тухай хуулиар бол одоо нэг байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь бол тодорхой биш байдаг. За бидэд бол хуулиараа байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын наривчлсан үнэлгээ гэсэн ийм хоёр үнэлгээл хийж байгаа. Тэгэхээр нөгөө талд байж байгаа тэр чухал одоо том төслүүд хийдэг зүйл нь юу вэ гэхээр байгаль орчинд нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэж байдаг. Нийгэмд яаж нөлөөлөхийн эсрэг нэр нийгмийн төслийг яаж харж байгаа юм бэ гэдэг энэ зүйл байдаг. Тэгэхээр мэрэгжлийн одоо төлөөллүүдээс гадна нийгмийн байр суурийг бас энэ төсөл тусах хэрэгтэй байсан. Тэр бол орхигдсон байж байгаа. Тэгэхээр араас нь энэ асуудал бол гарч ирж байгаа гэж харж байгаа. Одоо цөмөрөө өнөө маргаашгүй хөгшрөөд үхээд исэн тэр борлосуудыг
цэвэрлсэн ухааны юм яриад байсан нөгөө даваа далаа гэж нэг балаа юм яриад байсан шүү дээ. Тэрний яриа үнэн юм уу худлаа юм уу гэдэг ингээд бүгдээрээ үзэхээр газар дээр нүүрчрлээ. За тэгээд ийм олон иргэд бидэнтэй нэгдсэн байгаа шүү. Тэгээд сая яг Нямбаатарын багийнхан бол танд саяхан л нөгөө энэ дүгнэлтүүдэд өгсөн гэж би ойлгосон нөгөө эдэн хууц юм хавцтай тийм байсан. Та энэ талаас мэдээлэл өгвөл. Усны тухай хуулийн хуульд заасан ёсоор усны асуудал хариуцсан захиргааны байгууллага нь усан сан бүхий газрын ашиглалтын төсөлд эсвэл усны барилга байгууламжид дүгнэлт гаргах үүрэгтэй. За дүгнэлт гэдэг үгний арталт нь усны тухай хуулийн заасан ёсоор усны газар бол 5 янзын дүгнэлт гаргана. Ус ашиглах боломж нөөцийн дүгнэлт, ус ашиглуулах дүгнэлт, хаяг усны дүгнэлт, саяын хэлдэг зураг төсөлд дүгнэлт гаргана. За тэгээд услахааны зураг төсөлд бас дүгнэлт гаргана. За энэ 5-ын алийг нь гаргуулах ёстой вэ гэдгийг л бүгдээрээ бодоод байна. Усны ашиглалт явахгүй ч бас ус ашиглуулах дүгнэлт гарахгүй байна. Хаяг усны гэдэг юм ашиглалт явахгүй ч бас байхгүй байна. Гэтэл зураг төсөлд нь бид нар дүгнэлт гаргуулсан. Харамсалтай нь 3 сарын 31-ний өдөр өгсөн. За энэ асуудал зүгээр хүмүүсийн бас гинтхэн гараад ирсэн асуудал биш. Хамгийн сүүлд бидний нэлээд ширүүхэн уулзалт бол 12 сарын 20-оор болсон санагдчихээн. Тэр үед бол маш одоо тодорхой юм хэлсэн. Нэгдүгээрт энэ ажлынхаа зураг төслийг өгөө. Хоёрдугаарт наад төлөвлөлтөнд чинь усны салбарын ямар ч хүн оролцоогүй байна. Оролцуулаа. Монголын хүмүүсийг оролцуулаа. Хятадаас ирсэн хүмүүс нь болохоор civil engineering буюу манай гидротехникийн инженерүүд дотроо зөвхөн барилга тал руу орсон хүмүүс орсон байна. Өөр бусад зүйлийг хараа гэд. Хамгийн анхаарал татаад байгаа зүйл нь 7.2 км туулын татам руу орж байгаа багнуудын асуудал. 2500 багн байгаа. За яг татам дотор. За хоёр дахь асуудал нь туулголд урсацт нь гидрологийн асуудал, нөлөөлөл буюу үерийн нөлөөлөл. Дараагийн 3 дахь асуудал нь болохоор тэр олон багнуудын асуудал сая Сусрын докторийн хэлдгээр юунд хөрсний усны төвшөнд нөлөөлөл юу байна гэдэг тодорхойлол гэж байна. Зүгээр энгийн байдлаар та бүхэн маань хараа. Бид ямар хотод амьдарч чинь гэдгээ бодмоор байна. Ялангуяа одоо би бас хэрвээ одоо байдаг бол таныг энэ зургуудыг биш хотыг дээрээс нь харсан зургууд зүйлээсэй гэж. Өөрөө 4 уулын дунд байж байгаа хойноосоо урагшаа юу гэх юм ташуу гэх юм уу те бүх зүйл нь туулгол дээр ирдэг. Хэрвээ одоо энэ хурдны замыг барих гэж байгаа 32 км зам гэдэг маань Сэлб гэдэг жижигхэн голын садраа буюу олон улсын үг хэлгээр дельта болон задарч байгаа хэсэг дээр үж байгаа намархах газар бай хотоо бид нар байгуулсан. Тэгээд хот дотор хэдэн хүн амьдрах боломжтой. Одоо яг энэ зурганд 600 мянган хүн амьдрах ёстой байхад бид нар 1.6 буюу 3 дахин их хүн амьдарч байна. Юм барихтай мантай наан чин нэг хүн шинээр ирж болохгүй болчихжээ гэд яриа сууж хахад ийм том төслүүдийн тухай асуудлыг ярина гэдэг нь л хэцүү байгаа учраас таны асуултын хариу харамсалтай нь бид нар дээр дөнгөж 3 сарын 31-нд өгсөн. Гэхдээ шинэ мэдээ өгчий. Өнөөдөр бид нар бидний хүсэж байгаа нөгөө 7.2 километрийн одоо яг таны харуулж байгаа энэ багнуудын байршил болоод багнуудын дизайны зураг төсөл нь ирээгүй байна. Нэмэгдлэр өгөө гэж бичиг өгөө сууж. За. Доктор та эдийн засгч хүн тоо ярив. Хотын захираа ингэж ярьсан. Энэ 32 км одоо замыг барихаар нийслэл хотын төвшил 30% буурна гэсэн. Тэгээ нэг автомашинтай иргэнээс 5,000 төгрөг ихний ээлжиндээ хураана гэж байгаа. За тэгээ өөрөөр хэлэх юм бол 2.3 их 80 төгрөгийг бол одоо үндсэндээ нэг 10 хүрэхгүй жилийн дотор бол одоо ингэ нөхөд олчноо. Сүүлдээ энэ зам гүр бол ашигтай байна гэж яриад байгаа. Зүгээр эдийн засгийн хувьд энэ хэр бодиттой судалгаа. Яг би нөгөө телевизээр хараад ярьжсэн яриаг энэ хотын удирдлагуудын ярьжсэн яриаг хараад харсан. За дээр нь улсын их хурлын ардсан намын бүлэг дээр ирээд ингээд танилцуулах хийсэн. Харамсалтай нь одоо хотын дарга ирээгүй, хотын одоо орлогч дарга нар ирээд ярьж ийлээ л да. Тэн дээр тооцоол ярьсан. Санхүүгийн тооцоол нь юу юм бэ гэдэг. Яг ийм утгатай зүйл ярьж. Ерөөсөө 10 жилийн дотор одоо нэг машинаас 5,000 төгрөг аваад ингээд одоо баг энэ төслийнхөө өртгийг бид нэр одоо ингээд нөхчих юм аа гэдэг ийм зүйл. Би зүгээр жоохон тооцоо тухайн үед нь яг тооцоо хийчихсэн. Би одоо яг авчираагүй учраас санахгүй байна. Энэ бол хамгийн минимумдаа 50 жилийн дараа 5,000-аар бодоод энэ дээгүүр явж байгаа машин энтрийг ботох юм бол тэр нөхдүүдийн ярьж байгаа тоогоор шүү дээ ярихад минимум 50 жилийн дараа энэ өртгөө нөхөр төсөл юм байл. Тэр үлтгэл бүр дээшээ өгсөх юм бол 100 жил. Хэрвээ барьчих юм бол шүү дээ.
А бид нар уртлынхаа мега төслүүд шиг дутуу хагас юм хийгээд хугацаанд сунгагдаад за юу гэдгийг нөгөө өрөөр санхүүжж байгаа энэ санхүүжилт нь ер нь өр зээлээр л явах юм байл л да. Ингэх юм бол энэ улс орон зүгээр чимээгүй том мөрөөдлийг одоо чимээгүй дуугүй одоо өрөөр нөхөж байгаа юм шиг ийм л төсөл болж хуурахаар харагдаж байна лээ. Тийм болохоор энэ дээр одоо хэдүүлээ 30% энэ төгсрөл буурна гэдэг бол худлаа яриа гэдгийг бол би тэр тооцоо хийхдээ хажуугаар давхар тооцоо хийгээл худлаа ярьж байна гэдгийг л би баталсан. Тийм учраас би энэ дээр санаа зовж гисэн. Түүнээс шил энэ бүтээн байгуулалт нь явчихсан гэж бодож байсан. Тэс худлаа юм ярьж байгаа учраас зүгээр энгийн тооцоолоор энэ чинь худлаа тооцоол ярьж илээ ш нөхдөө. Километр хүрэхгүй энэ бетонын ханыг 3 жил барьж байгаа хүн туул гол дээгүүр бүр илүү урсгал ширүүн тэр гол дээгүүр 32 км замыг 2 жил тавьж чадахгүй. Гэхдээ би итгэхгүй байгаа байхгүй. Итгэхгүй нь л өөрөөсөө чадна гэж байгаа. Гэхдээ наадах ерөөсөө нотлохгүй шүү. Та нарын хийсэн ажил ингээд нотлоод өгч. За 3 дугаар асуудал. Сэлб дээр дунд гол дээр нэг бураас зоогоогүй. Тэр хөтөл нэг саваа мод зоогоогүй байхгүй юу? Нөхөн сэргэлт хийх биш. Тэ? Тэгэхээр чи хүмүүс хийхгүйгээд мэдчихэж штэ. Бүр шоолоод байна штэ, тэ? Дарга нар маань өнгөрсөн хугацаанд сэлб дунд гол дээр нөхөн сэргэлт хийгээгүй. Өөрсдөө үсийг л нөхөн сэргээсэн баха. Тэр гэдэг шоолоод байна штэ. Хүмүүс чи тэнэг биш штэ. За яг хөө бид өнөөдрийн хилцүүлийн гол зорилго бол одоо Нямбатар болон түүний багийнхныг одоо шүүх хурлаар оруулах юм биш л дээ. Нэгэнт одоо байгаль орчны шинжлэх сандаг очир энэ төслийг төр зогсоосон. Төр зогсооно гэдэг бол маш том ялгаатай хоёр ухагтун шүү. Тэ. Өөрөөр хэлэх юм бол энэ төсөл сайжраад дахиад үргэлжлэхийг бас байгих газаргүй. За гэхдээ нэг юм яригдж байна. Төрийн тэргүүнээс эхлээд Учрлын засгийн газар шинэ хурлын спикер болсон Бямцогт хүртэл хэлсэн. За одоо нэр бүхшүүд хэлээд байгаа. Яг одоо энэ Украины дайн, Персийн булангийн хямрал те. За тэгээд түс шатхууны одоо энэ хомсдлоос үүдээд яг энэ үед Монгол улсын том төслийг ер нь ингэж хэрэгжүүлэх цаг нь бас мөн үү биш үү те. Яг бид хэрэгжүүлж болно л та. Гэтэ яг цаг хугацааны хувьд яг мөн үү гэж асууж байна. За би та нарт нэг кейс асууж байгаа шүү. Та надад шууд хариулаарай. Улаанбаатар төмөрд зам удахгүй энэ богдуулын тийш одоо ингээд нүх гэж юм. Ер нь бол тийм төлгөө гарцсан байна. За энэ одоо богдлын шаашаа ингээд уулаад байгаа явчих шүү. Тэгэхээр одоо энэ хотыг дамсан одоо энэ төмөр зам хотын эзэмшил очих юм байлээ. Тэгэхээр би юу гэж асуух гээд байна гэхээр үнэхээр Улаанбаатар төмөр зам хотоос гарч байгаа бол Нямбатарын багийнхан саяны энэ төслөө яг энэ туулгуулаар биш энэ төмөр замын дагуу энэ гүүрийг ингээ хийгээ хурдны замаа хийдсэн байсан бол юу болох байсан уу? Зүгээр тэр тийм боломжгүй зүйл үү? Маш олон одоо энэ дид бүтцүүд хөрөнгүүд Улаанбаатар төмөр замд одоо хотоор нэг яг энэ хотод чи яг энэ голоор ингээ явж штэ. Та нар юу гэж боддгийг? Би хэлэх үү. Тэгээ. Ер нь бол яг инженерийн байгууламжийг би инженер хүний хувьд технократ хүний хувьд бол аль болохоор дэмждэг. Дэмжихдээ энэ бол экологийн тийм одоо юутай баримжаатай сайхан судалгаатай. Тэгээд зураг хуулиараа бол зураг төсөл эцэлэн ажлын зураг батлагдсны дараагаар тэр байгаль орчны үнэлгээг судалгаатай хийгээд тэг хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ минийхээр бол энэ одоо юу нь бол зам маань тэр юуны далан биш үү? Үерийн хамгаалтын 66 оноо сахилж баригдсан. Тэн дээгүр хийсэн болмоор байгаад байгаа байхгүй юу? Тэгээ дотор нь бол хамгаалтын хязгаартын бүс дотор явж байгаа шүү дээ. Зарим нь одоо тэр юуны тэнийгэр одоо энэ голын хэрэг дээр байдаг нэг хотгон чивэлээ. 90 том билүү те. Тэр чинь ингээ шахацсан. Тэр бол 10 гаруй жил бол нөгөө хоттой ингээд үдсэн баггүй юу? Дарган солиод тэгж байгаа барьцсан. Тэрний чинь анхны тэр нэг гэр хороол байхад бивнэлгээ хийжсэн. Тэр маш их эсвэлцээ тулж ирсэн. Тэгээ тэр барьцны дараагаар бүр яг голын хэрэг рүү ингээд шахаад ингээд 6 одоо жишээлбэл юу босох шинжтэй болчихж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр аргагүй хил амтаа тулгарч байгаа. Хоёрдугаарт бол ус төрж байгаа. Тэгээд яах ёстой гэсэн зэрэг энэ дэр бол биднүүдийн мэддэг нэг Архимедийн хууль үйлчлээд байгаа байхгүй юу? Үйлчлэн гарцсан байхгүй юу? Юу гэхдээ зэрэг Архимедийг хааны нөгөө титмийн эзлэхүүн тогтоо гэсэн 3 өдрийн дотор цаазаар авна гэсэн. Тэгээд нөгөө чинь баанд усанд орж жагаад халтарч унаад савндаар гიშгээд тэгээд гадуур нэг ус асарсан. Ингээд олсон. Еврикагээд хашгираад нүцгэнгөөс. Шалтгаан юу гэхээр Архимедийн нэгдүгээр хууль тэр нээсэн шалтгаан энд ус нөлөөлнө. Яаж нөлөөлөх вэ гэхээр 2500 одоо шон башмаахгүй одоо доор сууртан цуг энд барихад газар дорх усны түвшин болоод голын усны түвшин дэш нэмэгдэнэ. Тэгээ үерийн тасрна гэсэн ойлголт бол байхгүй. Үерийн одоо хэмжээ рүүгээл дөхөн өөрөөр бялхна гэсэн үг шүү дээ. Тим нөлөөлөл үзүүлнэ. Тэрнээс салсхийхэд бол
Мэдээж тэнгэр барьсан бол зүгээр байсан юм даа л гэж боддог. Би өгн яг тухайлсан замын тухай ярих гэж ирсэн. Гэвч одоо ингээд хот төлөвлөлт гээд нийгмийн төлөвлөлт гээд нөгөө зогцсон юмыг ярьж байна. Тэгэхээр энэ туулын хордны зам бол хот төлөвлөлтийн үндсэн бидний баримж байгаа чиг баримжаар зөрчөөд байгаа. Түүнээс хаагуур зам тавих нь бол дараагийн шийдэх асуудал. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын хөндий бол нийт туулгын одоо хамаар 700 хэдэн километрэх тэр газар нутгийг хамаарсан Улаанбаатарт өөрөлдөл тэр гол нь бол бараг 100 км буюу 32 км морилдож байгаа тэр экосистемийн тухай асуудал, экологийн системийн тухай. Өөрөөр хэлбэл энэ төлөвлөлтийн бидний гол баримталдаг ялангуяа одоо Ахмад архитекторуудын баримталдаг юм бол хам богд дөрвөн уулын дунд сая ярьлаа тий. Өөрөөр энэ бол бидний өгөгдөл, өөрөөр хэлбэл бидний одоо Монгол улсуудын суурьшлийн орших байна. Яагаад вэ? Хатан тултайгаа зүг оршдог байхгүй юу? Энэ дөрвөн уулын дунд чинь өнөөдрийн хэмжээнд тэр экологийн үйл ажиллагааг үзүүлдэг туулыг дагсан тэр одоо агаарын бохирдлыг зайлуулдаг экосистемийн салхилалт эдгээр чинь бол өөрийн гэсэн онцлогтой. Бусад Европын суурийн иргэншлийн тавьдаг зам мам гэдэг одоо эдний яриад байгаа тэр норм дүрмээр ажиллаж болохгүй үед байхгүй юу? Тэмцээс голоосоо тэдэн метр дэнтэр гэл ингээл замын тухай яриад байгаа. Бидний гол юм юу юм? Улсуудын Улаанбаатар иргэдийн сайхан амьдрах орчинг бодитоогоор бүрдүүлэх л асуудал. Түүнээс машины хөдөлгөөнийг дэмжиж, замыг дэмжиж энэ хөгжил явахгүй л байхгүй юу? Тэгэхээр бидний гол энэ төлөвлөлтийн концепт санаа гэдэг юм уу? Хот төлөвлөлтийн санаа бол ерөөсөө энэ туулын энэ хөндийдэх одоо хан одоо богдоо дагсан тэр голын систем нь өөрөө бидний амьдрах агаарын бохирдол энтрийг яадаг физик тэр шин чанаруудыг агуулдаг шинжлэх ухааны суур юмнуудыг хот төлөвлөлтөнд хэрэгэлдэг тэрийг хангахаа болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл замыг ингээд л дэмжиж байх юм бол энэ ч өөр. Тэрний оронд бид нар одоо туулын экологийн системийг сайжруулах юм бол хүн гэдэг эрүүл амьдрахын тулд явган замыг яах. Дугуйн замаа яа төлөвлөх. Экологийн өөрөөр хэлбэл рекреац гэдэг зон гэж байдаг хот болгонд. Тэрийг яаж хангах юм? Монгол хүний сэтгхүү таарсан бидний энэ оршин тогтнож байгаа уламжилж исэн хот төлөвлөлтийн энэ юмнуудыг тусгачиж харахгүй бол энэ нэг л хаягдсан хот болох гэж байна одоо. Саяны ярьдгаар 3-4 дахин ихсээд энэ чинь. Тэгэхээр би энэ туулын голыг замыг тэр энтер гэж тавих нь гол биш. Замыг дэмжиж болохгүй л гэж хэлж байгаа. За ерөнхийдөө бол энэ нөгөө тэзүү суур судалгаа хангалтгүй байгаа гэдэгтээ таны асуусан асуулт ерөнхийдөө очиж мөрөх бах. Яг тэгэхээр туулын хурдны зам гэдэг 2014 оноос хойш нэг л тараас ерөнхийдөө бол туулын голын дагуул байна гэсэн тийм л тараас ирээд байгаа. Одоо хийсэн байгаа тэзүүн ч гэсэн нэг л тараасан дээр явчих. Тэгэхээр нэг шийдэл дээр тэзүү хийнэ гэдэг чинь өөр утгагүй асуудал байхгүй. Техникийн хувьд ямар боломж байна гэдгийг ерөөсөө авч үзээгүй. Одоо жишээ нь таны хэлж байгаа тэр төмөр замын дагуу жишээ нь хийж болох нэг хөлбөр байж болно шүү дээ. Гэдэг ч юм уу. Тэр талаасаа хийгдээгүй байгаад байгаа. Тэгэд би бол яг хот төлөвлөгч хүн биш. Тэр дундаа одоо зам тээврийн чиглэлийн хүн биш. Тэр төмөр зам ингээд Улаанбаатар төмөр зам нүглээ гэж одоо тэн дээр ингээ орон зай үлдлээ гэж бодоход тэн дээр зам хийх ёстой юу гэдэг дээр яг хөв хүнийхээ хувьд бол арай өөр гаргалгаа байх хэрэгтэй болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр тэр хотод байж байгаа тэр үндсэн нөгөө элементүүд бол хадгалагдаж үлдэх ёстой. Одоо өв соёл гэдгээрээ ч юм уу одоо хүмүүстэй холбоотой тэр дурсамж энтертэйгээ холбоотой. Тэгэхээр тэр төмөр зам байдгаараа байгаад арай өөр байдлаар одоо тээврийн чиглэлээр ашиглах нь танд ямар санаа байж болох вэ? Одоо чинь заавал туулаар дайрахгүйгээр тэр хурдны замыг хаана иж болох вэ? Ер нь бол туулгын усны сан бүхий газраас гадна л байх. Одоо тэр нь богдуулынхаа хормайн тэр замыгаа өргөтгөж болж байна те. Эсвэл одоо энэ баригдсан хороолол дундуура явж байна. Нийт замын өргөн нэг 28 30 орчим метр гэдэг шүү. Тэгэхээр энэ орон зайг багтаачих боломжууд бол байгаа л гэж харж байгаа. За.
хоногт 167 мянгаас 197 мянга хүртэл автомашиныг бол хоногт тээвэрлэх боломжтой. Тэгээд анхны техник эдийн засгийн үндэслэлээр хийсэн судалгаагаар 5,000 төгрөгөөр нэг удаагийн төлбөрийг аваад явхад бол ойролцоогоор жил 72-100 сая ам долларын бол эдийн засгийн бол нийслэл Улаанбаатар хотод бол төвлөрөх боломжтой гэж үр дүн гарсан. Түрүү нөгөө хэмээн Улаанбаяр маань хилцсэн учраас Унгар зөвхөн Будапешт хотын жишээг авах. 1810 онд Пешт гэдэг хотыг усанд давтуулахгүй тулд үерийн хамгаалтын ажлыг хэлсэн. 1848 онд анхны одоо мундаг Будапешт хотын бэлэг тэмдэг болчиход байгаа Гинжит гүүр байгуулагдсан. Гинжит гүүр байгуулагдсны дараа 1873 онд 3 тосгоныг нийлүүлээд Будапешт хотоо байгуулсан. 1898-аас 1903 оны хооронд парламентын ордноо Дунай мөрний ирэг дээр байгуулсан. 45 онд дайны үеэр бүх гүүрүүд нь нурж унсан. Тэгээд 1960-ад оны үед метрогоо байгуулсан. За би яагаад энэ тоонуудыг хэлж ийн вэ гэхээр 1838 оны аимшигт үерээс болоод болон Пешт хотын үерийн хамгаалтын систем ажиллаж эхэлсэн. Тэгээд дөнгөж тэр үерийн хамгаалтуудаа хийж эхлээд 50 жилийн дараа голны ирэг дээр байх парламентын ордныг барьсан. Дараа нь бүхэл бүтэн 60 жилийн турш хамгаалтын үйл ажиллагаа явж байгаад 1960-ад оны үед голынхоо доогуур метро тавьж эхэлсэн. За энийгээр би юу гэж хэлэх гээд байна вэ? Бүтээн байгуулалт хий гэж бодвол эхлээд нэгдүгээрт нь усаа юугаа тавь. Голоо. Одоо би архитектор дээр багтахгүй гэж хэлээд байгаа нь. Яагаад багтахгүй вэ гэхээр үерийн хамгаалтын систем Улаанбаатар хотод бүтэн байгуулагдаагүй. Тийм болохоор дахиж нэгч байшин барих замгүй, боломжгүй. Одоо яагаад барилгын өчигдөр хүртэл тийм гарлаа. Юуныхан яагаад усаа шавхан зайлуулж гол руу тостой мостой янз янзын юм хийгээд байгаа. Үерийн хамгаалтын систем байхгүй байна гэсэн. Хоёрдугаар та бид хоёр урд нэг уулзж ирсэн тийм. Яг нэвтрүүлэг дээр ороо ярьж байхдаа сэлбийн үерийн тухай асуудлыг бид нар ярьж ирсэн. Сэлб сэргэлт гэж төсөл тэр үед ярьж ирсэн. Би тэр үед айгүй бол таны нэвтрүүлгээр хэлж ирсэн баг. Сэлб сэргэлт болно гэж. Энэ миний үг биш. Манай усныхны үг байсан. Харамсалтай нь сэлб юу болчих. Энэ болгоны арт талд ажил хийх гэж зүтгэж байгаа, улаарч байгаа би Нямбаатарыгаа бол тэр зүтгэлийнхэн төлөө бол бүрэн дүрэн үнэлж байгаа эр хүн гэж хэлж байгаа. А зөвхөн мэрэгжилтнүүдийн юм уу усныхны үгийг сонсохгүй нөгөө байрлал хаана вэ гэдэг. Хамгийн нэгдүгürt усаал тавих хэрэгтэй. Жишээлбэл Улаанбаатар хот цаашаа дахиад нэг ч гэсэн барилга нэмж барья гэх юм бол эхлээд туулын усан сангаа барь. Ердөөл тэр. За таны асуултанд хариулахад энэ бол хамгийн их зөв шийдэл байх юм шиг л байгаа юм л да. Яг энэ төмөр замаа дагаад ингээд хордны зам тавьчих юм бол тал талаасаа орц гарцууд нь тодорхой болчихно. Тэг дундуур явж шүү. Яг тэг дундуур явж байна. Гэтэл энд ийм зовлон байт юм билээ. Энэ Оросын холбооны тухайн үеийн зөвлөлт холбоо тусдыг байгуулсан гэрээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр явдаг. Уул нь энэ төмөр замынхаа хажуу талын бараг 100 м дотор байхаа байшин барилга барих боломжгүй гэсэн ийм гэрээтэй юм байл. Энэ газар нь одоо энэ юу гэдгийг тэр зөвлөлт холбоо тус одоо тухайн үеийн манай улс хоёрын хооронд хийсэн хатуу гэрээтэй. Гэтэл бид нар нөгөө газрын авилгал гэж бид нар мэдэн ш нөгөө 100 дотороо бид нар авчид өчнөө байшин барилга бариа хийсэн. Одоо хүртэл шүүхтэд шүүх нь одоо шийдвэрээ гаргаж чаддаг ийм мапантай юм бол юм байлээ. Тэгэхээр юу гэж би харж байгаа нэхэр энэ бол зөвхөн авилгалын одоо хамгийн мөнгө олох хамгийн их гоё газар үлдээд байгаа байхгүй. Хэрвээ энэ газар чөлөөлөгдлөө гэхэд тэгэхээр тэн дээр зам тавих одоо энэ ирэх хэрэгчлэл энэ одоо төр засагт байгаа хүмүүс тийм сонирхол байхгүй. Энэ хурдхан шиг л нөгөө 100 м дотор нэлээд газар хусаад өчнөө мөнгөтэй болсон улсууд энд нь бас байшин барилга бариад яачих юм бол хармаанд нь өчнөө их мөнгө орох гэж шүү. Тийм учраас одоо энэ төр захиргааны хүмүүс энэ хариуцлага гэдэг юм байхгүй болсон учраас энэ чимээгүй байгаад байна шүү. Маш олон хүмүүс асууж байна шүү. Яагаад энэ одоо мэрэгжлийн судлаачд нь болохгүй гэж хэлээд байгаа чинь энэ төр засагт байгаа дарга цэргэлэр нь дуурдгүй юм бэ, амаа өдүүлсэн юм бэ гэдэг чинь цаана давхар ийм санаанууд байгаа учраас энэ бодит одоо ийм зам тавьчих юм боломжийг эдгээр ингээд тооцохгүйгээр ингэж өнгөрүүлээд байна гэж би хариулмаар байгаа. За. Энэ хотын орлогч Даваа Далайгийн эхнэрийн компани энэ асуудалд бас орооцолтсон байна. Тийм учраас хотын энэ удирдлагуудыг авилгатай тэмцэх газарт өгч шалгуулах ёстой. Зөвхөн компанид танай эхнэрийн компани байгаа гэсэн мэдээллийг мөн ямар ч хамааралгүй. Энэ төслийг гүйцэтгэгч компани нь Ха Юан
General Construction BH гэдэг. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой бүтгэлэг байж байгаа. Зүгээр одоо манад огцсон жишгээр нэг сайд огцрол нэг дарга огцрол явчихдаг. Энийг болмоор шүү дээ. Эднэртээ заавал хариуцлага тооцдог баймаар шүү. Авилгатай тэмцэх газар шалгуулдаг баймаар байгаа хөөхгүй. Одоо надад чи ингээд сая үг мүг хэлсэн чи инээж минэж доромжилж шүү дээ өмнөөс ийм байж болохгүй шүү. Намайг энэ ажлыг авснаас хойш манай төрсөн дүү хуучин ажиллаж исэн одоо компанитай одоо холбоод зөндөө бүтгэдэг. Би анх Улаанбаатар төмөр замаас эхлээл ажилласан. Тэгэхээр Улаанбаатар төмөр замтай холбоод намайг бүгд Вагнер Аазмаац гэдэг бүхэл компани би Монголын 7 том компанид ажиллаж исэн. 6-7 компани. Тэгэхээр энэ компаниудтай холбоод бүтгээд ивэл барагдахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг яах юм? Энд чинь 500 тэрбум төгрөг шилжүүлчихэд байгаа шүү дээ найзуудаа. Дахиад эн чинь ингээ хуваарийн дагуу ингээ шилжүүлэх ингээд байгаа юм байлээ. Тэгээд төсөл зогсчод байдаг. Дараагийн мөнгөө нөгөө цаад талын одоо тэр нөгөө туслан гүйцэтгэж гэдэг юм уу нөгөө урд зүгийн компани ингээ хүлээж байгаа. Тэр чинь маш олон хүмүүс ажил амьдрал яригдж байгаа шүү дээ. Энэ зөвхөн энэ тэр гурван хүний асуудал биш шүү дээ. Хүмүүсийн л амьдрал компаниудын л бизнесийн л зарчим явагдаж байгаа. Энэ төсөл зогслоо гэд одоо яг ямар үр дагавар гарах юм? Эерэг юм уу, сөрөг юм уу те? Яах юм? Эсвэл одоо тэр save tool гэдэг одоо тэр жагсаад байгаа тэр хүмүүс баярлах юм уу? Эсвэл тэр одоо тэр туулгын хоёр талд одоо нэг энэ тансаг хаус, пентхаус байгаа одоо энэ баячууд энэ чинээлэг иргэдэг жаргалтай байх юм уу? Тайван байх юм уу? Яах ёстой? Яг би бол бас одоо инженер хүний хувьд гэдэг юм уу? Бүтээн байгуулалтын төслийг хийх ёстой. Тэр дундаа одоо ингээ голын одоо татамж юм уу? Эсвэл голын голдрол усан сан бүхий газар одоо барилга байгууламж барихтай маш их одоо иж бүрн цогцлбор маягаар одоо Францад Сена морон дээр тэгж шийдсэн шүү дээ. Тэднээс нөгөө голынхаа голдролыг гүнзгийрүүлээд ус хурдын төрөсгээд тэгээд маш олон байгууламжууд 37 орчим гүүр байгуулад тэгээд тэр луурын ордныг бариад тэгээд Вандомын хаалга тэр юуны булааны аа гэдэг залуучууд тэнэгээр хурмынхаа юу гэдэг тийм нөхцөлийг бүрдүүлээд 13-аас 16 дугаар Людвиг ингээд 3-4 хаан бол бүх мөнгөө зарцуулаад тэгээ Парисынх нь ядуураад тэгээ бослогоосо Бастилийн шорон чөлөөлөөд 16 дугаар Людвигийг бол авгаатай Антонеттайгээд цог дүүжилж халаад ингээд дууссан. Тэгээ бүгдээр бас Франц хувьсгал дэгдсэн. Тэгээ Францын хувьсгал дэлхийн хамгийн Монгол хувьсгал дэгдэх юм уу яах юм? Тэгээд нөгөө эсрэг үсгч нь бол хувьсгал гаргаад ингээд бол хаанаа цааслаад одоо тэрнээс хойш бол тэр 1860 он шүү дээ. Хувьсгал чинь. Тэгээд яасан бэ гэхэд одоо хар. Одоо тэгтээ тэр олон байгууламжуудыг харахын тулд 57 сая жуулчин бол Парист ирдэг. Зөвхөн тэр гоё одоо Версалийн ордон тэгээд одоо Вандамын хаалга дунд булааны залуус хурмынхаа юг тэмдэглэхийн төр очдөг. Тэгээд нөгөө тэр саазуулсан хаадын босгосон тэр сайхан бүтээн байгуулалт бол бүгдээрээ одоо одоогийн Парисын төсвийн 3-1-ийг бүрдүүлдэг. Тэгэхээр инженер байгуулж эсрүүцэн бас нэг талаас харамсалтай. Хоёр талтай тийм. Залуу бол яг хоо тэр залуу хүний юугаар яарч түргэн ингэж босгох гэсэн нэг тал байгаа. Нэр олж авдаг. Энэ усан дээр барьж байгаа барилгууд чинь дандаа юу яадаг вэ? Тэр ерөнхийлөгчийн нэр дандаа холбоод хөөр далан Вилснүүд далан энэ төр гэдэг Америкийн ерөнхийлөгч тэр далангууд бариад бомтууд бариад дараа нь тэр ерөнхийлөгч болцоос. Тийм нэр өгдөг. Тийм нэр олж авах гэсэн бодол залуу хүнд байсан байж магадгүй л гэж бодчих. Архитектор төсөл зогслоо. Түр яах вэ одоо? Би бол энэ төсөл бол зогсохгүй байх гэж бодсон. Гэхдээ бид нар бас нэг урдныхаа бодлогын болон одоо юу гэдэг юм хотод үйлдвэрийн үзэл баримтлалыг ёс уламжлаа бас эргэж санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг бид нар энэ замын асуудлыг ингэж дэвэргээд бусад хот гэдэг чинь зөгцсөн дээ шүү дээ. Зам, эдийн засаг, захиргаан гэл ингээл энэ бол хүний амьдардаг философи орчин байхгүй юу? Гэтэл бид нар эрт дээр юуэсэ аль болох төвлөрлийг сааруулж одоо газар нутгийн хөл уужуу тавиал гээл нууц төвчөн төрөл өгөөдөн хүртэл тэр отцсон ингээд хот хариуцчихсэн хүн хүртэл ингээд газар нутгийн хэмжээнд бид нар суурьших хэрэгтэй. Түүнээс одоо 0.3 энэ дээр ингээд төвлөрүүлээд байх нь бол яванда газар нутгийн Монгол улсын энэ одоо эрх ашиг те энэ чинь аюул учруулна шүү дээ. Тийм учраас би энэ төслийг одоо өөрөөр хэлбэл хитрхи хайрцаглаж битээ хараач. Зам гэдгээр нь те. Зам гэж харахаар нэг жолооч хүн зүгээр жирийн иргэд уг нь барих амар хэрэгтэй. Та нар яагаад
эсэргүүцээд байгаа тэнэг малууд гэдэг бас. Бид нэр мэрэгжил эзэмшсэн улсуудтай тэр улсуудууд бүгд л архитектортай адилхан амьдралын одоо өөртөө тохиолдож байгаа зовлонгоо харж байгаа. Гэтэл энэ зам гэдэг асуудал чинь одоо нэг өрх хотелд машины тоог нэмэх аюултай. Төгжрлийг нэмэгдүүл санал нэг байна. Одоо өөрөөр хэлбэл хот төлөвлөлт гэдэг чинь 20-30 жилийн цаатгыг харах ёстой. Тиймээс бид нэр яг хот гэдэг хотел гэдэг ухтгон чинь бол энэ чинь нэг систем шүү дээ. Нэг систем рүү ордог гардаг. Гэтэл хотыг дагуулад ингээд хот хоорондын хурдны зам тавина гэдэг чинь өөр стандарт одоо орчин үеийн хот байгуулалтын зөрчил шүү дээ. Бид нар тэгэхээр энийг хэлж байна. Энэ юм байгуулж болно. Гэхдээ энийг ганцхан тэр хурдны замд оруулах хөрөнгө оруулалт биш. Зохицоор нараач нийгмийнх нь барилга байгуулна. Хүүхдийн сургууль цэцэрлэг. Тэгжээж энэ асуудлыг шийдэхгүй бол одоо юу гэдэг нь олон улсын хэллэгээр өдөөгдсөн сэдэлт нь хөтлөгдөж болохгүй шүү дээ. За. Тэгэхээр 2025 оны 9 сард 123 тэрбум, 10 сард 70 тэрбум, 11 сард 60 тэрбум, 26 оны 2 сард 51 тэрбум жишээ шилжээд явсан байна. Энэ их мөнгүүд ингээд явагдсан байдаг. Гэтэл эцсийн байдлаар ажлын даалгавар маань өөрөө тодорхой болоогүй шүү дээ. Тэгэхээр чин бид нар яаж энэ 2.3 их найд гэдэг одоогийн дүнгээр бүр масар өндөр дүн байгаа зүйлийг энэ маань одоо удахгүй биднэрт гоё өгөөжтэй төсөл болох юмаа гэдэгт нь итгэх юм бэ. Энэ төлөвлөгөө процесс зураглал чинь ерөөсөө тодорхой биш байгаад байна. Тийм би бас санал нэг байна. Одоо л байгаль орчны хуульд нийцүүлэх талаас нь төр зогсоочод шүү дээ. Гэтэл энэ бол байгаль орчны асуудлаас гадна эдийн засгийн асуудал, тэгээ энэ хот байгуулалтын асуудал гэдэг чинь маш олон асуудлуудын юм хамарсан зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоноо харж иж шийдвэр гаргах хэрэгтэй. Миний хувьд бол яг усны инженерийн хувьд бол юу гэж харж байна гэхээр энэ голын дотор усны сан бүхий газар баригдахаар бол энэ зогсох ёстой л гэж харж байгаа. Тэгэхээр одоо өөр бусад салбарын хүмүүс одоо эдийн засаг талаасаа ч юм уу те энэ бол хит их өөр үүсгэх нь одоо өртгөөнөх гэж өчнөө олон жил болон за эн чин инженерийн байгууламж барьдаг, ашигладаг дараа нь бид хэд буулгах хэрэгтэй байхгүй нэг одоо ашиглалтын хугацаа дуусгаар буулгана энэ чинь ингээд тий хожим нь яах юм тэр бүх зүйлийг нь харж иж шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхээр энэ та нөгөө төгжил буурна гэдэг бол хуурам эхлэл гэж үзэж байгаа юм уу? Энэ бол ташаа ойлголт байна. Энтэй холбоотой би юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хүмүүсийн ярьж байгаа тэр induced demand тэгээд нэмэлт одоо тэр одоо бөглөрлүүдийг үүсгдэг нь үний юм байна шүү л гэдгийг хэлсэн байж байгаа. Манай сайт бас жоохон тийм буруу ойлгож тавьсан байна тийм ээ. За Батбаяр даргын дээр юу гэж хэлдэг вэ? Одоо яах вэ гэж. Тий одоо яах вэ гэж юм тий. Одоо зогссон тий одоо яг яах юм? Төрийн албан хаагчдын тухай, төрийн тухай нэг ойлголт байна. Төрийг юу хийдэг газар вэ гэхээр төрийн албан хаагч, төрийн байгуул хууль л биелвэл. Хууль юу гэж хэлнэ тэрийг л даах хэрэгтэй. Хэрвээ одоо саяын таны хэлдгээр тэр хідэн тэрбум билээ уртчилгаа өгсөн гэдэг нь хууль бус байвал тэрийг тэр гин буруутай этгээдүүд нь төлөхийн төлөөд хариуцлагыг хүлээгээд ингэж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг юм зүйл хэлж байгаа. Би одоо бид усны тухай хууль биелэгдэхгүй байна, зөрчигдөөд байна л гэдэг байгаа. Бидний үүрэг юу вэ гэхээр тэрийг зөрчигдөхгүй болох л ёстой. Тэгэхээр одоо цаашдаа явах гэхээр ерөөсөө л бүх асуудал дээр хууль биелэгдэх ёстой гэдэг л ганцхан энгийн хариултыг хэлмээр. Гэхдээ нөгөө талд нэг юм. 2.4 их найд гэдэг. За ямар хэмжээний их мөнгөний бүүм гэд би өөрөө жилд 2.9 тэрбум төгрөгөөр 35 хүндээ цалин өгч байгаа хүн учраас 2.4 их найд гэдэг нь ямар мөнгийг мэдэхгүй байна. Гэхдээ тэр мөнгийг хар хором хотын бүтээн байгуулалтанд зарцуулбал юу болох вэ? Улаанбаатар хотод ямар ашиг өгөх вэ? Энийг л бодмоор хөгжил гэдэг чинь юм нэмж барихыг биш, магадгүй хүний тоог цөөлөхийг, хүний сайхан амьдралыг өөр газар бий болгохыг хөгжил дэвшил гэдэг учраас бид альва нэг зүйлийг сая одоо архитектортой санал нэгээр цогцоор нь хараач. Улаанбаатар гэдэг нь Монголын амьдрал биш. Харин Монголын амьдрал бол байгаль нууртайгаа, далай нууртайгаа, зайсан нууртайгаа, Монголын их говьтойгоо хамт бодох газар. Туул голын тухайн асуудал өнөөдөр талбай дээр туулын төлөө хүмүүс жагсаа сууж байгаа нь маш сайхан боловч яагаад 888 км урт туул голын Заамрын районы бохирдлыг ярьдгүй? 30-40 жил бид хэдийн ярьж ирсэн юуны биокомбинатын бохирдлыг одоо дөнгөж ярьдаг болсон. Тэгэхээр бүхлээр нь хараач. Тэхийн тулд хуулиа биелүүлээ. Дээд талд нь бид нар ард түмнээс бидний өвөг дээдс голыг яаж хамгаалдаг вэ?
эхнээс нь хамгаалдаг. Тэгвэл эхэн дээр нь байшин барилга барья. Тэр 2.4 их 80-ыг хэрвээ туулын усан цогцлбор зарцуулах юм бол сааха юу вэ? Хэд болох вэ? Бараг 3 байна уу 4 том усан сан барих мөнгө. Хэрвээ тэр усан сангуудыг барьж чадах юм бол Улаанбаатар хотын усан хангамж 100-150 жилээр сайжраад ирээдүйн баталгаажаад дахиад өөр мөнгөөр нь орхон гол дээр усан сангаа барьчих юм бол хар хором хот тэргүүтээ говьруу ус татах асуудлыг шийдээд Монгол улсын хэмжээнд хөгжлийн үндэс болсон усны нөөцийн жигд хуваарлтыг бий болгоно л гэж хэлдэг. Одоо яг тэгэхээр энэ манай Улаанбаатар хотын усны асуудал хүндэрч байна гэдэг 15-6 оноос эхлээл энэ Америкийн мянганы хөгжлийн сангаас асар хэмжээний мөнгө авч зарцуулсан шүү дээ бид нар дөнгөж сая. Гэтэл бид нар одоо эсэргээр нь энэ Америк бидэрт ингээд мөнгө Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр биднэрт утахгүй ус чинь болохоо байлгээд мөнгө өгч өгдөг бид нар эсэргээр нь ингээд зам тавина гэдэг ингээд энийг усгүй болно гэж сууж байгаа бол үнэхээр бодоход бол үнэхээр бас харамсалтай санагдаж байгаа. Би одоо манайх шиг яах вэ гэхлээр энэ яармаг энэ хан уулд амьдарч байгаа их олон мянган өрхүүд биш сонгоно. Манус бол одоо эхлээд харчаад ба ашгуудаа нэг аятайхан зам тавих гэж ингээл гэр бүлтэх ярьж байгаа байхгүй. Гэтэл дотор нь ингээд ухаад хараад бүх юм ингээд үзэхээр эхлээд угаасаа юм том төслүүдийн ард түмнийг нь шошгоруулдаг. Бид нар одоо ой санамж нь их амарх юм л да монголчууд. Энэ олимпийн гүүрийг барихтаа яг ингээ харах юм бол ижлэх юм ярьж 20% төгсрөлчин буурах юм аа гэх. Асар үнэтэй нэг гүүр шиг дутуу хагас бариад хайцсан, барьсан. Гэхдээ одоо энэ нэг хөлт 20% асуудлаа шийдээгүй шүү дээ төгсрлээ. Одоо 30-35% яг л давтаад нэг 15% яриад байгаа. Зарцуулах мөнгө нь асар их хэмжээтэй болцсон. Ийм зүйлээр байгаа. Гэхдээ энэ дэр би одоо юу гэдэг аливаа бүтээн байгуулалтыг би дэмждэг хүн. Гэхдээ энэ дэр бид нар шүү дээ хизээ хаана вэ гэдэг. Хизээ вэ гэдгээ бас маш сайн ойлгож байгаа шүү дээ. Яг өнөөдөр мөн үү? Өнөөдөр ийм их хэмжээний мөнгийг нийслэн дураараа гаргаад ингээ бүтээн байгуулдаг цаг мөн үү? За тэр Ормозын хоолоо Ирантай холбоотой дэлхийн бүх улсууд нь эдийн засгийн хүндрэлээр инфляц өслөө ард түмний хармаа халаас хоосрохны гэдэг сандарч шүү дээ. Асар том шийдвэрүүд гаргаж байна. Дотоодод Монголд юу болж байна? Бид нар одоо ингээд их дураараа дургдаг юм их айлын хөөгдөж загнах юм. Монгол улсын одоо оюут толгоон 34% хөрөнгө оруулалтын 13.4 тэрбум долларыг чинь энэ жилээс бид нар төлж эхэлнэ. Бид нар 34 энэ компани байгуулна Эрдэнэс оюутлогоо энэний 34 нь бид нар байх ёстой мó гэж хэлээд хуулийнхаа дагуу шийдвэр гаргаад өчнөө хэрүүл маргаан болоод 10 хэдэн тэрбум доллар бид нар гаднаас авцсан юм аа. Одоо энэ чинь энэ жилээс эхлээд төлнө 2 тэрбум үндсэн төлбөр нь 600 сая доллар хүүгийн төлбөр. Гэх мэтлэнгээр 27 онд 2 тэрбум, 28 онд 2 тэрбум доллар гарах гэж шүү дээ бидний халаас нь. Саана тэр мөнгө нь. Байдал гадаад байдал нөхцөл хүнд байна. Дотооддоо бид нар айгүй буруу шийдвэрийнхаа гаргаж ирснийхаа үр дүнд энэ өрийн чинь асуудал болохоо байчаад байж байгаа. Юу тэр 2.3 их 80-аар зам барина гэд хэрэлдээ сууж байгаа. Бид нар санхүүгийн боломж байхгүй. Ийм юм ярих боломж байхгүй. Дөнгөж саяхан одоо засгийн байгуулсан засгийн газрын ерөнхий сайдныг аятайхан үг хэллээ. Хэдүүлээ халаасанд маань мөнгө байна уу? Бидний өр төлбөр ямар хөө болж байна? Энийг харжааж хэдүүлээ дараачих юм яриг гэдэг нэг аятайхан үг хэлчихлээ. Би тэрийг дэмжиж. За та жоохон бохомж гайг үз. Бохомжтой. Тэгээ энэ одоо 32 км зам чинь энэ дэлхий дээрх хамгийн өндөр өртөгтэй зам болж байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ олон баг нь орж байгаа байхгүй юу? Энэ олон баг нь орж байгаа учраас маш өндөр өртөгтэй болж байна. Энэ 2.3 их 80-аар эдийн засгийн хувьд хамгийн нөлөөтэй нь замын хувьд Улаанбаатар хотын экспресс коридор хийх юм бол худалдааны эргэлт сайжирч эдийн засгт өгөөж өгөх юм байна гэдгийг 7 сарын 9-ний хурал дээр би тодорхой хэлсэн шүү дээ. Энэ засгийн газар чи ажлаа эренбэлж мэддэггүй юм уу? 32 км зам барих юм уу? Аз Европыг холбосон ийм худалдааны коридор бий болгох юм гэдэг асуудал байгаа шүү дээ. Энэ дээр анхаарах хэрэгтэй. За одоо угаасаа тэгээд тэр хотын удирдлагуудтай холбоотой асуудлыг ингээд энэ хүрээд хэдүүлээ. Орхи. Одоо хэдүүлээ жинхэнэ туул голрогоо орё. Ийли ус руу орё гэж байна шүү дээ. Тэр нь яг та хэдэн салбартай яаж холбогдох юм. За ийм байна. За бид нар одоо хаашаа ингээд
туул гол гэж ярьдаг боловч үндсэндээ одоо бүгдээрээ туул гол тайртай, туул голыг мэддэг болж хоёрлаа л да. Сая энэ захим сүлжээг харсан чинь өө сайн уу. За гоо яг хөө тэ дандаа л юм баймаар байна л да тий. Хотын энэ төсөл яснаас хойш одоо бүгд туул гол судлаач болж хоёрлаа шүү дээ тий. Одоо би ч баг тэдний нэгч болцсон юм шиг. Тэгэхээр за усны инженер туул гол өөрөө яг ямар шинж төлөвтэй гол юм. Бид нар ч яг ямар ач холбогдолтой юм те. Одоо энэ шиг ингээл намайг хүүхэд байхад бол энэ чинь ингээл эргээ хайлал ингээл энэ чинь баг машин техник байтугай хүн амьд хүртэл живлээл гэж дуулдаг гэсэн. Одоо би өглөө хажуудаасаа дугуун замаар явлаа. Юу энэ чинь урсж гин үү юм байна уу? Тийм. Яг энэ ямар гол юм бидэнд ямар ач холбогдолтой юм. Туул голыг бол монголчууд заяасан би хурамсдын бэлэг гэж боддог. Тэгээ энэ 73-аас доошгүй хүн хурамсдын хур бороогаар тэжээгддэг юм гол. Хурамс гэдэг нь бол энэ хэний хэлээд байгаа ормоз гэдэг чинь хормоз буюу манийхан шишинтэй байхдаа хурамс гэдэг үг байхгүй тэг хурамсдын хоолой гэсэн. Тэгэхээр энэ хурамстаас тэжээгддэг энэ туул гол бол бид том бэлэг. А энийг бол биднүүд бол хайрлалгүй яах вэ? Хайрлахаас гадна энэ тэжээгдэл бүх судалгаанд анхаарах хэрэгтэй. Энийг бат болгоод хизээч тасардгүй, хизээч үлддэггүй болох ганцхан байгууламж бол тэрний одоо горх тэржийн эхэнд ч юм уу хэд хэдэн хуулиурууд байгаа. Зөвлөлтгөөлөө тусаад 5 одоо хөндлөгч барих. Одоо сүүлийн үед биднийдээ бас байгаа. Тэгээ тэн дээр хөндлөгч бариад тэндээ чинь 2-3 сая куб метр ус одоо ингээд хуралдуулчих юм бол нэгдүгээрт хизээч үүрлэхгүй, хоёрдугаарт экологийн урсгал хизээч тасрахгүй туул бол тогтмол урсна. Тэр барилгыг хамгийн түрүүнд барих хэрэгтэй. Одоо тэр энэ мөнгөөр бол шорон далан вомт бол нэг 3-ыг барина. Булдаж нэвтрүүлсэн бетон далан бол 2-ыг барина. Барих ийм мөнгө байгаа. Тэгэхээр эхлээд голоо бат болгож аваад хамгийн их хэл ам дагуулдаг голоо бат болгож авах хэрэгтэй. Хоёрдугаар газар доорх усыг ярьж байна тийм. Газар доорх ус маань бол мянган сарлын сангийн одоо тэр 350 сая долларыг монголчууд төгсөн. Юугаа танд өөрөө мэдгээд. Тэнийг бол гол руу ингээд оруулсан. Тэгээ гол дээр ингээд тэр саяны барилга барин гэсэн чинь тэр оюун хорл билүү сайдны өдөөнийг худаг болгож 50 худаг болгосон. 50 худаг 287.9 сая доллараар гаргахаар болсон. Тэгээ тэр нь бол хамгийн бохор орчинд биокомнад сонгон нисхийн тэр бохор орчинд гаргаж байгаа. Тэгээ би бол 92 оноос 5 жил эрдэм шилгийн ажил хийхдээ энд судалгаа хийсэн. Тэгэхэд нэг 174 худагта энэ 174 худагта туршилт хийгээд хэмжээд үзэхэд ихэнх худагт нь коли тетр, коли вакцин, микроб, нитрит, нитрат тэгээд хүн амьтны гаралтай. Өөрөөр хэлбэл 250 мянган жорлонгийн борооны усаар ингээ шүүрээд аливын хурцаар шүүрээд гол дээр очсон. Тэр нь бол худганд нь бол толгой хэмжээр орцсон байсан. Тэгэхээр энэ нөлөөлж байгааз бохирдолд нь нөлөөлдөг. Тийм учраас энэ дээр бол бид анхаарах хэрэгтэй. Хот төлөвлөлт архитектор талаас туул гол бидэнд яагаад чухал юм? Туул гол бол хот гэдэг бүхэл бүтэн системийн бидний өв соёл улам ирсэн тэр сэтгхүүн бүтээлчтэй. Тэгэхээр туул гол яагаад чухал гэхлээр бид нар чинь өн эртнээс эхлээд хам богод хатан туул гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл энийг одоо бичиж үлдээгээгүй ч гэсэн бидний соёлоор дамжуулж хэлж байгаа байхгүй юу? Энэ хоёр бол салшгүй нэг эко орчин. Тийм учраас хатан туулын уснаас амсан энтергээд ном зохиолдор гардаг шүү дээ. Эн чинь өөрөөр хэлбэл бидний мартагдсан тэр соёл, сэтгэлгээний соёл, үндсэн хууль заасан тэр оюуны үнэт зүйл гэж байна те. Тэдний одоо яг бодит илэрлэл нь туул бол шүү дээ. Хатан туул маань байхгүй юу? Бид нар туул гэж хэлээд байгаа. Энэ бол хатан туул. Өөрөөр хэлбэл өрлөг их шиг энэ Улаанбаатарчуудыг тэтгэж байгаа бидний ганц сүү шиг эд байхгүй юу? Энэ утгаараа бид нар бол Монголын өв соёл уламжлалыг одоо өртөөлөн энэ төлөвлөлтөнд үжил бодол болох ёстой. Тэр нь дутагдаад байгаа. Өөрөөр хэлбэл туул бол хин нэгэн захиргааны хүний одоо өнгөц шийдвэр биш байгаасаа. Өөрөөр хэлбэл бидний хот байгуулдаг, уламжил суурьшдаг хот айлын тэр зарчим байх ёстой. Түүнээс нэг улс төрчийн зам жавхал гэдээ ингээд хийцдэг биш. Энэ бол нийт ард түмний амьдрах соёл, хотын соёлыг бий болгож байгаа. Дэлхийн суурин соёл иргэншлээс арай өөр Төв Азийн өндөрлөгт байдаг, усны хагалбар дээр байдаг.
энэ улсуудын соёл байх ёстой л гэж хэлсэн. Тэр тендерт бол одоо 4 аж ахуй нэгж оролцсон байж байгаа. За энэ шалгарсан highway тий одоо хавьяа ингээд бас 2 нэр яа одоо энэ аж ахуй нэгж нь болохоор бас хамгийн бага үнийг өгөөгүй. Тэгсэн ирнэ одоо ингээд бас шалгарсан явчаа. За тэгээд энэ аж ахуй нэгжид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа аль хэдийн олгоцсон байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар ямар зүйлийг бас ярьсан бэ гэхлээр төрийн тендерт шалгарсан тий улсын төсвөөс хэрэгжүүлж байгаа төлбөрийн тендерт шалгарсан дотоодын аж ахуй нэгжүүд тий одоо юу гэдэг урьдчилгаа төлбөр авах нь битгий хэл хийсэн ажлынхаа төлбөрийг авах гэж бас нэлээ чирэгдэлтэй тулгардаг шүү дээ. Гэтэл энэ дээр бол одоо шууд 500 тэрбум төгрөгийг ямар үндслээр яаж олгоцсон юм? Туулгал гэж яг ямар гол юм бэ гэж асууж байна. Тэгэхээр одоо энэ туулын хурдны замтай холбоотойгоор маш олон хүмүүс үзэл бодол саналаа илэрхийлж байна. Түүхийн асуудлууд одоо тавигдж байна те. Нууц товчоноос өсвөлээд туулгал яг яаж дүрдэгчжсэн. Тэгээ хамгийн сүүлд хүртэл одоо туулын шугуу гэдээ гардаг шүү дээ. Туулын шугуу гэд тойрол хаан нутгалжсэн гэл ингээл гарч лээ. Тэгэхээр энэ туулгалын талаар яг түүхэн талаасаа яг ямар ач холбогдолтой юм бэ гэдэг энэ асуудлууд бүгд гарч ирж байгаа. Тэгэхээр яг би зүгээр өөрийнхөө мэрэгжлийн зүгээс хэлвэл туулгал бол их газрын одоо эрсдэл суур амьсгалд байдаг ийм эмзэг экосистемтэй гол гэж хэлнэ. Энэ гол бол одоо уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд орж байна. Дээрээс нь Улаанбаатар хотын олмоос одоо юу гэдэг хүний үйл ажиллагааны нөлөөнд асар хүчтэй өртөж байгаа ийм гол. Тэгэхээр эмзэг байдал бол улам бүр нэмэгдээд явж байгаа юм гол гэж хэлж болно. Тэгээд яг туулгалын талаар бол маш олон төрлийн судалгаанууд хийгдсэн байдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд холбоотой ч тэр хүний үйл ажиллагаатай холбоотой ч тэр маш олон судалгаа хийгдсэн байдаг. Тэгэхээр туулгалын хувьд нөгөө экологийн карт гэдэг нөгөө туулгалын сав газрын захиргааны сав газрын захиргаа хийснүүдийг одоо аль байгууллага би бас санахгүй байна. Ямар ч байсан туулгалын экологийн карт гэдэг одоо туулгал маань аль талаасаа харуул ямархуу одоо нөхцөл байдалтай байгаа юм бэ гэдгийг үнэлсэн тийм юу байдаг. Тэгэхээр тэндээс тэр одоо бүх судалгаануудаас ингээд харах юм бол бидгэд бол энэ туулгалаа хамгаалах тал дээр бол нэлээд сайн ажиллахгүй бол яг энэ одоо байгаа байдлаараа энэ урсгалаараа ингээд яваад ах юм бол одоо туулгал бол илүү их нөлөөнд өртөж багасах юм хандлагатай байгаа. Тэгэхээр илүү их эмзэг байдалд байгаа л гол гэж хэлдэг. Тийм. Сав газрыг тийм сав газар. Сав газрыг хэдхэн мянган хавтга 50,000 м2-ийн асуудал шүү. Тийм. Бид нар бол ганцхан нэгийг ингээд хотолуултын усын л ингээд салгаад байдаг тийм. Энэ чинь зогц. Өөрөөр хэлбэл туулын сав газар гэдэг чинь амьдрал, газар тариалан, мал аж ахуй гэд тэгээд одоо орхонд нийлээд ингээд цаашаага сэлэн болгоод байгаль нур залгадаг гэдэг. Энэ бол нөгөө сэтгэлгээний бидэрт уламжилж ирсэн соёлын л өөрөө томоор нь хараацл гэсэн үг. За 3 голын их гэдэг ойлголт байна. Эзэн Чингис хааны, за ганцхан Чингис хаан төдийгүй хүннүү Сямбигийн эзэн хаадын сургаал. 3 голын их гэдэг маань онон хэрлэн туул. Тэгсэн мөртлөө Монголын түүхийг харах юм бол бүх түүхэн цаг үедээ хот байгуулах нь ховор байсан, байгууллагатаа дандаа орхон голын сав газар. За орхон туул хоёр юугаараа чухал вэ гэхээр сая хэлчихлээ. Хин боломжтой бол юу түрүүний нэг сав газрын зургийг нэг харуулж шүү дээ. 888 км урт урсж байгаа. За шинэ тоогоор 880 юм шүү. 81 ч үлээ хүмүүс цээжлүүлэх гээд 888 гээд яриад байгаа. За тэгвэл энийг мань ярьдаг болцсон би их баяртай ба. За эхлээд хараарай. Тэр дугуйлцсан багийн дээд хэсэгт туулын ус маш цэвэр. Одоо би уул жишээлбэл жилдээ нэг удаа очиод ихэнд нь усанд нь орчдөг. Тэгээд өөрийгөө эрүүл саруул явж ийн ус харалж ийн гэ баярлаад байгаа. Үнэн удлаг бөөм. Гэтэл тэрэлж юуны налайхын орчмоос анхны бохирдлын шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлж байгаад зайсангийн гүүрний доотлоос эхлээд бохирдолтой болоод сонгины гүүрнээс маш их бохирдолтой болдог. За сонгины гүүрний доор улам баяраа хоёулаа хэрвээ дээр орсон бол доошоо орно шүү. Орох юм бол чи юу хоёр гарч ирэхгүй. Тийм болцаа. Тэгээд энэ зүйл өндөр ширээт лүнгийн орчим хүртэл за одоо тэр нэг том талбай харагдж байна. Энэ хаваар ашиглалт байхгүй мөртлөө за би бол жишээлбэл өөрийнхөө биеэр үзсэн миний 26 арайг цуглуулсан 2008 онд цуглуулсан 26 адуу 2 азраг адуу маань одоо ганц ч байхгүй. Ягаад гэвэл 10 хэдэн жилийн турш юу аваагүй. Унаг аваагүй. Туулгалын уснаас болоод дандаа хээл хайдаг.
За ийм амар бохирдолтой явж байгаад лүнгийн дараахнаас эхлээд нөгөө алдартай тосон заамрын маань юу ч биш болгож хувиргасан заамрын алтны уурхайн асуудал яваад ингээд өөрөөр хэлбэл 880 км-ийн дотор дэлхийд үзэж болох бүх аимшигтай даралт шахалт бүх юмыг туул гол маань үзээд орхон руу орд. Суурин соёл иргэншлийн аюулын суурин соёл иргэншил нэмэх нь уул уурхайн аюул бүх юм нь нийлээд ингээ орчиж. Одоо ингэж хэлж байгаа энэ өндөр ширээд лүн хоёр дээр очиод туул голыг амсал хурааж байгаа юм те ер нь. За одоо ер нь тун хэцүү болж байгаа. Тэгэхдээ улсцын биологийн шин чанарууд алга болсон гэсэн. Улаанбаатар хотын дор байж байгаа юуны Алтан булгийн дээхэн талд нь байж байгаа лабораторийн шинжилгээ, лүнгийн шинжилгээ хоёрыг аваад үзэхээр лүн дээр цэвэрших процесс явагдсан харагддаг. Өөрөөр хэлбэл байгаль өөрийнхөө цэвэршүүлгээ арай ядан хийж ийн гэсэн. Тэрнээс нь илүү ихээр бохирдуулж ийн гэсэн. Тэгээд туул руу орлоо, орхон руу орлоо. Орхон гол маань сэлэн мөрний 3.1 орчим болно. Сэлэн мөрөн хилээр гарахтаа 300 м/с, байгаль нуурт орохдоо 900 м/с. Түрүүн соо инженер хэлсэн юуны байгаль нуур руу орж байгаа усны 50% нь сэлэн мөр. Тэгвэл сэлэн мөрний ойролцоогоор 5.1 нь туул. Туул гол руу орж байгаа 30 гаруй голын хамгийн чухал судгал нь улаастай сэлб толгоотын гол. Толгоотын гол үндсэндээ устдсан. Сэлбээ бид нар яатсан. Ингэхээр бид өөрөөсөө түрүүний нөгөө Мари Антонетийн хэлдэг шиг дүүжлүүрийн тавцан руу өөрсдөө сайн дураараа очоод тэгээд дүүжлүүрийн олсыг хоолоодоо өлөгчөөд одоо хурдны зам ч юм уу авилгал хороолол ч юм уу ямар сайхан байшин гинүү шилэн байшин гинүү ийм юмар нөгөө доотхоо нурааж унгаах гэдэг. За энийг л хэлэх. Соонч дээр тойрчудаа их хэрцгий болж байна. Дүүжлүүр гээлтон гэл би ерөн жоохон айцтай биш шүү тийм. За яг туул голтой холбоотой асуулт асуусан. Тэгээ би нэг 10 жил одоо ингээд амралтын өдрүүдээр алхдаг хүн л дээ 10 жилийн өмнө за 10 жил ч гэж одоо хотлоо яриад 4-5 жилийн өмнө яг богдуулын энэ дагуу би их алхдаг байсан. Одоо энэ их тэнгэрийн ам руу ордог гүүрний нааталд одоо энэ баахан хөдөлтөй болсон байна шүү дээ хуушур бууцардаг. Тэрний яг тэр хажууд байна шүү дээ айгүй гоё алшаан байсан. Би очиж өглөө ихт алхаж очиж уудаг. Маш олон хүмүүс очиж уудаг. Тэгээ эн чинь 7-8 жил би уусан байхгүй айгүй сайн байна гэдэг. Энэ илгэний юунд сайн гэлээ илгэний нэг том хэмжээл хүмүүсээ дав. Тэр 2-3 жилийн өмнөөс байхгүй болсон. Оо тийм үү? Байхгүй болсон. Одоо үнэхээр харуулсан. Тэр чинь байна шүү дээ, нэг сар хүртэл ингэж ус нь хөлдсөн байж байгаа. Нэг сар хүртэл гардаг. Нэг сар хүртэл хүмүүс авч уудаг ийм сайхан алшаан байсан. Одоо байхгүй болоод 2-3 жил болж байна. Гэх мэтлэнгээр бидний одоо энэ хатан туулдаа ийм хайр найргүй ханддаг. Энэ ам болгонд нь өчнөө олон байшин барилга барьж байгаа. Энэ бүх юм чинь л одоо ингээд нөлөөлөд байгаа. Энэ гол чинь одоо нэн угуулт амиа тавьж байгаа. Би яг тэр өөрийнхөө удаг аршаанаар ингээд жишээ авахд хайрын сайхан аршаан л гэж үргэлж боддог. Одоо дээр нь чинь одоо том мега төсөл гэдэг юм яриад нэг хитгэн ирэх барьдаг. Ер нь бол нэн угуу хэлэхэд мега төсөл гэдэг бол хөгжиж байгаа улсын орны хувьд хөгжиж байгаа улс орны одоо мөнгө угаадаг ганц арга шүү дээ. Энэ мега төсөл гэдэг. Бодитоо маш олон жишээ ярьж болно. Тухайлх юм бол одоо Югославийн Монтенегро гэж улс байсан. Яг манайх шиг юм төсөл хэлж байсан 15-6 оны үед баг. Тэгээд тэр чинь $1 тэрбум бас ийм юутай том зам тавиад мөрөөдлийн зам гэж тавиад тэр нь одоо зээлийнх нь мөнгө нь хүрэлцгээ байгаад ахиж мөнгө хайгаад тал дундураа зогссон одоо авилгалын одоо үе таал гэдэг нэртэй Монтенегрод байж. Бид нар ийм юмны хойноос ямааргүй. Ийм учраас нөгөө би чинь байнга олон улсын энэ одоо эдийн засгийн холбоотой мега төслүүдийг судалдаг хүний хувьд битэл эднэрээ араас замаас нь явчихсан үед санаа зовоод байгаа болохоос биш. Тэр гүүр тавиад ард түмэн одоо их сайхан зорчдөг болоод төгжрөл нь шийднэ гэдгийг эсрэг явж байгаа хүн биш. Төгжрлийг ерөөсөө шийдэж байгаа асуудал байхгүй гэдгийг би харчаад бодит жишээг ингэж яриад байгаамаа. Түүнээс юу гэдгийг одоо Нямбатрын бодод санссан тэр сайхан төслийнх нь эсрэг яваад байгаа юм биш. Бид нар альва одоо энэ их хэмжээний хөрөнгө мөнгөөр босч байгаа төслийг босод улсын жишээг хардаг баймаар байна. Тооцоо судалгаа хийдэг баймаар байна. Зүгээр л одоо өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэдэг байдлаар иймэрхүү одоо харгас байдлаар хэрвээ хийгээд байх юм бол энэ чинь юу ч болох юм шүү гэдэг дээр л санаа зовдөг. За.
Та дээрээ сонсоосон чинь түүх антрополог те Францын хувьсвал нуус товчоог явж өгч шүү те. Яриулаад ер нь сүүлдээ баг Унгарын парламентын сонгуульч болж хуурж ашиг те. За баярлалаа. За нэг юм байна нөхдөө. За одоо бол хэдүүлээ яг үндсэндээ зовлонтойгоо яг нүүр тулж байна. Нэг Баабар нь хэдэн жил юм хэлж ирсэн. Бид нар яг нөгөө ёроолдоо очиж унсчихтай бүх юм ойлгоно гэдэг. Одоо үнэнтэй нүүр тулж байна. Өөрөөр хэлэх юм бол хүн амынхын талаас илүү хувь нийслэл хоттой амьдрна гэдэг бол эн чинь одоо олон улсын хэлгээр бол эн чинь одоо баг Улаанбаатар бол метрополитен болчиход байна л да. Айгуу том байж тээ. Тэгэж манай Улаанбаатар бол хямдхан хот биш. Та нар гараад үз одоо юмны үн хаашаа талиж чинь одоо бензээ сүлдө олдохоч байх юм бүү мэд. За тэгэхээр ингэх гээд байна. 14 мега төсөл 20 хот гэж ярьсан. Ойшол одоо баг ийшээ Төв аймаг руу оронгуутлаа Metro City, Aero City гэж одоо миний амьдралдаа сонсож байгаа баг Лас Вегас барих гэдэг юм уу. За тэгээд энэ хотыг хэлхийг бол хинч эсэргүүцээгүй. Гэхдээ нэг л асуудал байна. Тэр айхтар дид бүт зам гүрээс хамгийн чухал нь ус, хундны ус. Энд чинь байж хүн тэнд чи очиж штэ. Одоо та нар хар өрөмгөл яриад тэнд чи яг минерал ус байгаа мó. За одоо тэгвэл хэдүүлээ яа. Одоо 2026 оноос хойш ингээд энэ хотоо ингээд тэлий те ер нь өөр газар очиж амьдрий. Энэ одоо хайш юм бэ? Нэг алтан твшийн хүндэл одоо ингээд хоорондоо чигцэлтэй би бинийг хараа зүгэл байж идэг. Тэгэхээр усаа дагжилж явна найзуудаа. Тэгэхээр та тавын харж байгаагаар хар орныг орхиж байгаа шүү. Өөр хаана очивол ингээ эхний ээлж нь ингээд нэг усны үүдний асуудалгүй нэг амьдарч чаар байна. Тэр дид бүтцийг бол шийдэж болно шүү дээ. Энэ улс орон чинь мөнгө байгаа юм байл шүү дээ. Сая 500 тэрбумыг нэгдэд компани шилжүүлж чадчих шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр хот мөнгөтэй байна, улс баялагтай байна. Тэгэхээр хэдүүлээ хаана очиж амьдрах юм бэ? За хүн төрлөخت нь ингээд өдийг хүртэл хөгжиж ирэх хэрэгтэй. Хамгийн эртнийх нь бол яг тэр шуумруудын бие одоогийн Персийн 5400 жилийн дараа Египтгээд явдаг. Монголчуудын хувьд бол ингээд тархан байрладаг. Өөрөөр хэлбэл түрүүний өөрийн чиг хэлдгээр ингээд төвлөрдөг. Бүх нутагтаа ингээд тарж амьдарч ирсэн. Их сонин тийм ард юм. Одоо сүүлийн үед л ингээд төвлөрчээд нэг газараа ингээд богинорчод байгаа шүү дээ. Энэ бол тэгэхээр яаж яах вэ гэхээр зэрэг биднүүд одоо юу руу орж ийн гэсэн үг. Эхлээд бол голоо дагаад, гол мөрнөө дагаад, нуур тэнгис талаг дагаад сүршил бий болно. Олуулаа болоод ирнэ. Тэгээ олуулаад хоорондоо одоо хөдөөний нөгөө Прюстэй жолооч нар шиг хоорондоо ингээд муудалцаад тэгээ чиний ярих шиг миний хамар үзрөөр ингээд хэмжигдэнэ гэдэг. Энийг хүлээн зөвшөөрөөд ингээд иргэн шил бий болсон. Иргэн шилийн дараагаар бол 1700 хэдэн ононд нөгөө цахилгааныг гаргаж аваад ингээд хөгжил гэж юм бол энэ гурвууд дээр л эволюц тогтож байгаа шүү дээ. Тэгэхээр бид тийшээ орж ийн гэсэн үг. Тэгэхээр одоо эндээс гарахын тулд бид бол тарж суурших ёстой. Нийслэлээ өөрчлөх ёстой. Тэгэхээр яг хэд хэдэн удаа бол тэр юу яасан л да? Орхон голын ирэг дээр те уугрын үед ч байлаа. Тэгээд түргэн үед ч байлаа. Харуулга центр гэл. Тэгээд дараа нь бол их Монголын үед шатаагаад бариад устгах гэсэн болохоос орхон гол бол энэ ирэг дээр нэг хотоо одоо хуучин хотоо босгоход бол болохгүй юм байна. Та газар зүйн хувьд яг тодорхой яг хаана очил болохоор байна. Тэгээ газар зүйн хувьд бол одоо тэр юу штэ. Хар хорныг л тойрол байсан. Хар болгос тэргээл тойрол тэнд л дандаа нийслэлүүд байгаа гэсэн штэ. Зөвхөн дайснууд тэр шатаасан болохоос өсгүүдэд ч юм уу элдвийн шатаагүй штэ. Мэн улсын үедээ шатаацсан. Тэний урд бол тэгэл юуны энсэн хэрэгсүүдээр шатаацсан гэгчлэгээр. Сүүлд бол гадны машигт шатаацсан. Тэрнээс ч тэнд бол хотод бол байсан. За. Танаа юу бэ гэж явмаар байна. Хаана очих вэ? Бид нар бол ер нь бол хотодлогч юм бол хаана амьдрах уу гэдэг нь бол одоо өөрөөр хэлбэл хуулиар олгогдсон ялангуяа суурин соёл иргэншлийн одоо улс болгоны үндсэн хууль гэж байдаг. Тэрний дагуу сууршуулах арга замыг илэрхийлдэг л улсууд одоо уламжил дээр нь тулгуурлаа. Өөрөөр хэлбэл бид нар бол одоо хөгжил гэж ойлгоод баахан олон хотын тоог нэмж байгаа. Энэ бол хотын тоог нэмж байгаа болохоос биш жинхэнэ суурин соёл иргэншил одоо бидний энэ явсан сэтгхүүд байдаг хотел энэ уламжилт мал аж ахуй энэ төргээд энэ зохицмыг одоо хардггүй зөвхөн тооны төлөө бусад соёл иргэншлийг л хуулж байгаа. Тэгэхээр би бол одоо залуу архитекторууд, ер нь архитекторууд нөтөд хэлдэг л дээ. Шинээр хот суурин төлөвлөнө гэдэг бол одоо шинэ хөгжлийн тухай харьцах бол Монгол улсын үндсэн одоо хуулинд дурдсан Монгол улсын бүрэн эрхт байдал нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын төлөвлөлт гэж байдаг. Тэрэнд л уламжлагдж ирсэн бидний сууршил тэр соёлын нөгөө уг үндсүүд байдаг
тэр хотелын системийг орчин үеийн энэ инновац, энэ хот байгуулалтын шинжилгээ ухааны олдтой, энэ дижитал ертөнцтэй зай хэмжээнээс холбогддог тэрийг тусгаж хийх хэрэгтэй л гэж хэлсэн. Цаа мэрэгчлэний хувьд одоо яг энэ хотыг тэлээдтэй бид нар нэг ойрхон нэг хотхгүй хүн шиг хаана очиж амьдарч болох вэ? Ер нь бол хотын одоо хамгийн дуу чимээ алслагдал одоо жишээлбэл хамгийн наацхаар одоо 2 хот байгууллаа. Нэг нь Майдар хот гэдэг. Нэг нь одоо Хөшгөтэй хөндий гэдэг. Энэ зай хэмжээний хувьд байна. Орон зай байна. А гэхдээ юу байхгүй байгаа? Тэнд сэтгэлгээний жинхэнэ мэрэгжлийн сэтгэлээ дутаад байгаа. Яагаад тэгэхээр нэгэнт хотоос тээвэр логистик нисэх бодлыг гаргаад 25 км-с баггүй гэдэг нь 50 км-д гаргачаад тээвэр логистик гэх төмөр зам онгоцны бодол хоёрын хоорондоо дахиад хүн амьдруулна гэж болохгүй шүү дээ. Яг л Улаанбаатарт үүссэн асуудал үүссэн шүү дээ. Тоос шороо, дуу, тэгэл усны асуудал ингэж одоо хуурам эхэлж те одоо улс төрийн зорилгодоо бүлэглийн зорилгодоо ашиглаж болохгүй би шууд хэлж байгаа. Оюун эрдэнэ, Нямбаатар энэ төр хотын эрх зүйн байдал, хот байгуулалтын хууль, сайн зориг энэ төр ингээд хүчээр өөрчлөлт оруулцдаг. Өөрсдийнхөө юмыг ингээд дурдаад тэгээ сүүлд нь яадгүй гэхэлэр тэдний төлөөлөгчд нь очиод нэг архитектор цүнх баригч чинь яг мэрэгжлийн юм шиг хийгээл ийм төсөл төлөвлөгөө ингээд хийгддэг. Тэрэндээ амар хөрөнгө хийдэг. Одоо жишээлбэл Хөшгөтэй хөндийгээд өчнөө дэд үс тавиад 300 мянга өглөө 150 мянга хүн зориулаад ингээд тавьчихдаг. Эн чинь өөрөөр хотын ерөнхий төлөвлөгөө бол бидний нөө бизнес сэтгэлгээр хэлдгээр эн чинь өрүүд маф шүү дээ. Хот байгуулалтын үндсэн бидний ингээд хурж очих одоо суурьшлын гол юм шүү дээ. Бидний ойлгож байгаагаар бол баруун талаас орж ирээд зүүн тишээ нэгт гарч байгаа хөдөлгөөний урсгалд нэмэр болно гэж харж байна. Яг хотын өдөр тутмын өнөөдрийн амьдралд бид нар тэр хүүхдээ сургууль төргөөд ажилдаа явж байгаа хүмүүсийн төгжрөл яг яаж буух юм бэ? Ер нь бол хүмүүс бүсэж хангалж байна. Улс оронч төр, хувь айлч төр энэ жил томоохон хөрөнгө оруулалт одоо юм их хэмжээний мөнгийг бол одоо зарлахтаа болёо. Одоо наад зах нь хүмүүс байшин саваа барихад төр зогсоож байна. Байр саваахад төр хойшлуулж байна гэж. Бүх улс орон одоо том хөрөнгө оруулалтаа энэ жилдээ зарцааж байна. Гэтэл манайхан яг эсрэгээрээ 2.3 их 80 төгрөгийг зарцуулнаа гэж зүтгээд байгаа нь хэр зөв бий. 4-5 их 80 төгрөх юм эрсдэл бодитоор үүсчихэд байна. Өнөөдрийн байдлаар 300 тэрбум төгрөгөөр яах нь төсөвт өртөг өсөх нөхцөл бүрдцээ. Одоо тэр эцдийн компани тооцоо хийгээд сууж байгаа. Бараг нийслэл хургуулсан байгаа. Шатхууны өмнө 30 өрсчлөө 2.3 их 80-аар чи худлаа олчлоо 2.6 олчлоо чаашд өсөхийг үгүйсэхгүй гэж байгаа. Хаана очиж амьдарч болох вэ гэдэг тий. Хайж уу тий. Яг хэд хэдэн асуудал байна. Бид хэд ерөнхийдөө хөгжлөө бол нэлээд шинжлэх ухааны үндэслэлтэй одоо үндэсний уламжлал энэ төр дээр тулгуурласан тийм хөгжлийн бодлого бол хэрэгтэй. Одоо мэдээж алсын хараа 2050 гэдэг янз бүрийн бодлогууд байна. Тэдгээр маань хэр шинжлэх ухааны үндэслэлтэй юм бол бас хэлэхэд бас хэцүү байна. Тэгээ энэ хот байгуулалт одоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ч дандаа л шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдэж явах хэрэгтэй. Тэгэхээр бид хэд бол яг тийм нарийн одоо жинхэнэ одоо бодтойгоор одоо хурч очих тийм зураглал сая хэлж чинь те road map бол байхгүй байгаа. Тэгэхээр байхгүй байна гэдэг чинь ер нь бол энэ дээрээ бид хэд анхаарч ажиллахгүй байна. Энэ дээр яг зөв мэрэгжлийн одоо чадaltaй тэр хүмүүс нь ажиллахгүй байна. Мэдээж ажиллаа гарч байгаа тэр нь хэр үндэслэлтэй байдгийг бол бас хэцүү байна. Тэгэхээр бол одоо Монгол улсын хувьд бол яг хаашаа явах гэдэг, хаана очих гэдэг, хаашин сүршүүлэх гэдэг тэр асуудлууд бол 100 задгаал харагдаж байгаа. Одоо энд хоёр чат яригадаад байна те. Хүннүү хот гэж яригчил байна. Одоо шинэ хар орон хот гэж яригчил байна. Энэ яг нийгмийн эргэлтэлд хэрэгцээ байгаа мó юм уу бас мэдэхгүй шүү дээ. Тийм зүгээр л одоо ингээл одоо юугийн нарийн тэр бодлогын баримтчиг судалгааны зүрийн минь хараагүй болохоор бас өнгөцгөө ойлголттой байж магадгүй. Гэхдээ яг хэрэгтэй юм уу гэдэг талаасаа бас бодмоор л бид нар тийм их эдийн засгийн нөөц болцоо байгаа мó санхүүжүүлэх болцоо байгаа мó гэдэг асуудал байгаад байгаа байхгүй. За Батбаяр дараа гэж бодож байна. Маш тодорхой саналууд хэл. Эрдэнэт 100 мянган хүн байна.
Эрдэнэтэд 2800 литр секундын сэлэн мөрний иргэдээр илрүүлсэн ахаагүйний хошууны газрын дор усны орд газар байж байна. Одоо тэндээс 700 литр секундыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл усны боломж байна гэсэн үг. Зөвхөн бидний хийсэн ажил юу вэ гэхээр Эрдэнэт үйлдвэр нь усаа аваад Эрдэнэт хотод хижээдэг байгаа. Тэгвэл энийг жоохон өөрчлөөд Эрдэнэт хотыг өшөө 150 мянган хүнтэй 200 мянган хүнтэй болох боломж байна гэж нэг тарж. Хоёрдугаарх нь хараа голын иргэдээр байгуулсан сайхан хот Дархан. Манай Жаданбагва усныхын нөөцийг олоод илрүүлсэн хараа гол бол нөөц. Энэ дээр Дархныг мөн 150-200 мянга болгох боломж байгаа. Гол нь зүгээр одоо байгаагаар нь ашиглана гэдгээр биш. Харин газрын доорх болон газрын дээрх усан сан байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлээд нэг, хоёрдугаарт нь усны дахин ашиглалтыг бий болгоод ядаж дээврийнхээ усыг хуримтлуулдаг болоод машина цэвэр усаар биш түрүүн та уух ус гэж ярилнлээ. Уух ус маш чухал. Гэхдээ тэр цэвэр ус. Бусад ус нь тэр уугаад миний гараа угаасан усаар машина угаадаг болоод машина угаасан усаар арьсаа цэвэрлдэг болчих юм бол бид нар үйлдвэрнэ. Дараагийн боломж Багнуур, Багхангай, урагшаа болохоор Говь Сүмбэр. За баруун тийшээ явах юм бол Баян Онгор аймаг. За Говьалтай түрүүн тоглоомор хэлж байгаа юм шиг боловч тэр Алтай хот буюу 9 булгийн хөндий гэдэг чинь хажуу талдаа тэр сайхан гигэн нуурын тижэл байж байна. Ховд хотыг хөгжүүлэх боломж. Гэх мэтээр ингээд бүх газруудад эхлээд усаа тавиад усны нөөцийн хуримтлалыг бий болгоод нэг хүнд ноогдох усны хэмжээг хоногт 200 литр секундээр нь тооцоод явуучих юм бол бүх газар боломж байна л гэж хэлэх гээд байна. Бид ерөөсөө усныхаа асуудлыг тооцохгүйгээр хот ярьдгаас бол. За дээр нь бас нэг санаанд оромгийн мэлч. Би одоо жишээлбэл зориуд одоо нэг үг дүглээ. Цэнгэр дэлгэцээр гарахтаа баярлалаа гэдэг шиг ерөнхийлөгчийг нэг дурдах гээд байгаа. Тэр нь юу вэ гэхээр Ганнуурыг бид хамгаалсан. Юуг бид хамгаалсан. Өгийн нуурыг. За энэ хоёр дээр ерөнхийлөгч бол үнэхэрийн одоо юуг үзүүлсэн. За тэгвэл дараагийн ажил Хэрлэн голыг хамгаалах замаар Чойболсон болон Хэрлэн Хинтээ аймгийн төв хуучин одоо Өндөрхөн хотод тэр нь гоё нэр учраас тэнд суурьшлийн бүсүүдийг бий болгох боломжтой. Гэх мэтэр дараагийн өөр тэнд тосгод гэж нэрлэлсэн байж байгаа хөтлийг жишээлбэл ажилд оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл усны нөөцөө бий болгоод энийг бид усныхын юу гэж хэлээд байгаа вэхээр Монгол улсын хэмжээнд усны нөөцийн жигд хуваарлалтыг бий болгоё. Тухайлах юм бол юунд хам богд суманд гүний усны хоолой 918 литр секундыг нь ашиглаад 30 мянган хүнтэй хот бий болгочихё. Цогц цэцэд аль хэдийн 20 мянган хүнтэй хот бий болчлоо. Тэгвэл одоо 70 задгаа гээд явах боломжтой. Зөвхөн шалтгаан буюу байдал нь юу гэхээр бид нар пирамидыг барихын суурь нь болсон усыг ярилгүйгээр зөвхөн нүдэнд үл харагддаг 9 давхар байшин 10 давхар байшин яриад байгаа л учирт. Тэхийн тулд бас дахиад одоо жоохон зэрлэг эхэлчлээ уучлаараа муухай үг хэлчихье. Бид нураах юмаа нурааж сурах хэрэгтэй. Авилгал оролт тэргүүтээ 4500 байшинг нурааж ээж голын хамгаалтын бүс гэдгийг голд нь өөрт нь үлдээж ээж хот сайхан болд юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас маш одоо юу гэх асуудлын голыг олж байна. Өөрөөр хэлбэл хот төлөвлөлт миний хэлдэг те нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэр дээрх усны системүүдийг ингэж хэсэгчлэн харах биш. Өөрөөр хэлбэл байглаас өгөгдсөн одоо Хинтээ хангаа саяаны гэд тэр их байгалийн өгөгдөл хоолоогоор зүгээр л одоо хотын усан хангамж нийлүүлдэг юм шиг одоо баруун талд байгаа усны их нөөцүүдийг хоолоогоор дамжуулах хэрэгтэй шүү дээ. Алсын зайн тээвэрлэх хэрэгтэй. Ингэжээч хот байгуулах тухай биш. Одоо байгуулагдсан хотуудыг усаар хангах, цэвэр усаар хүний яах тэрийг Монгол улсын нутаг дэвсгэрээр жигд тараах хэрэгтэй. Тэгжээч хот шинээр байгуулах биш. Бид нар яах юм? 4 сая хүнтэй дахиж ингээд 40-100-аар нь ягаад 4 сая 500 хот байгуулах гэдэг асуудал яах юм. Хот байгуулахын тулд биш. Байгуулсан хот байгуулахын боломжийг нь бий болгож одоо өөрөөр хуучин хотуудыг одоо тэрийгээр их нуруудын хотгороор ингээд дамжуулах хоолой одоо халахын гол хүртэл тавих юм бол зүүн талд байгаа бас усны нөөцийг ингээд юм бол энэ хотууд чинь тэжээс хангадаг нөөцүүдийн хуваарил одоо жигд болно л гэсэн санаа байна. Туул холоо хэдүүлээ байхгүй болгочод хаана очих вэ гэсэн тийм үү? Би хаашаа ч юмооргүй. Нэг үйл хариуцлагатай үндэстэн баймаар байна. Хэрвээ бид нар ийм замбраагүй тийм үү? Одоо хамгаалах боломж байж хат хамгаалж чадлаггүйгээр байхгүй болгочод өөр нэг голын иргэдээр очиж буух юм бол бид нар ахаад алдаагаа давтна. Биднийг одоо дэлхийн нийтэд хамгийн хариуцлагагүй, хамгийн тооцоо судалгаагүй,
хамгийн одоо болчингүй үндэстэн гэдэг ийм муухай нэртэй болно. Бид нар ийм муухай нэрийг одоо ирээдүйн хойчтой өмөргүй байна. Тийм учраас боломж байгаа дээр нь энэ судлаачдын үгийг хараад энэ чинь зас хамархан шүү дээ. Түүнээс хин нэгэн хүний одоо юу гэдэг улс төрийг бид нар ингэж дагаж намирч ерөөсөө болохгүй байхгүй юу? Өөр тийш очие бид нар юу үлдээн гэж бид нар асар хэмжээний өрийг ирээдүйдээ үлдээгээд тэгээд хамаг юм хайчаад ингэ явна. Тэр ирээдүйд өөр хотод амьдрах хүмүүс чинь бидний энэ замбраагүй тооцоо судалгаагүй өрөө чинь төлнөө. 2.3 их 80 гэдэг чинь асар хэмжээний мөнгө. Бид нар биш үү? Ирээдүйн хойчтой буруу шийдвэр гаргаад энэ их хэмжээний өрийг үлдээгээд баймааргүй. Өчнөө өр төлөх ийм одоо ирээдүйдээ бид нар өгөө явж байгаа шүү дээ. Өрийн авахнд орцсон 40 тэрбум долларын одоо нийт гадаад өрн болцсон. Засгийн газрын өрн 8 тэрбум долларын өрөнд орцсон. Одоо ахаад туул голоо байхгүй болгоол нэг ийм том мега төсөл ярих гэж ингээд ингээ яриаж иж болохгүй. Тэгэхээр хэдүүлээ хариуцлагатай үндэстэн бай, хариуцлагатай шийдвэр гаргахын эн чинь зөндөө олон боловсролтой мэдлэгтэй судлаачд байна шүү дээ. Хэдүүл зөв шийдвэр гаргаа явъя л да. Зөвхөн одоо юу гэдэг нэг хотын дарга болцсон нэг тосхны хүүхдийн одоо хөөргөн сэтгэлгээгээр энэ улс орныг удирдахаа болио л да хэдүүлээ. Юмыг нүдээ нээж харъя л да. Эн чинь өчнөө олон судлаачд байна шүү дээ. Энэ Монгол үндэстэн гэдэг чинь дэлхийн нийт харж байгаа шүү дээ. Тэгэл өчнөө өр зээл тавиал ийш тийшээ гүйж очоод ингээд яваад байж болохгүй шүү дээ. Ирээдүйдээ бид нар чинь зөв үйлдэж энэ улс орн чинь байдсан байгаа үстэй. Энэ компани дампуур нь за хятадын интернет компани юм байл дампуур чинь улс орон дампуур гэж байж болохгүй шүү дээ. Юу үлдэхээ өрөл үлдэх гэдэг шүү дээ. Энийг чинь бид нар миний хувьд ингэж яриа санаа зовоод байгаа. Түүнээс бол тэр 6 игнэтэ сайхан зам тавихад одоо Монгол хүн болгон сайхан л ханддаг. Гэхдээ эн чинь аливаа юмыг нүдээ нээж харъя л гэдэг ийм зүйлийг л бид нар яриад байгаа. За. Юутай хэтэл загинжин да тий. Гэхдээ нөгөө ингээд ярихаар хадгуур өөрөө ингээд ярихаар хүмүүс ингээд загинжин гэж хараад байгаа. Дуустгүй яриа загинаа гомдчихсэн. Би ер нь тал тавтай нэг тал биш л дээ. Гэтэ ер нь жоохон үзмээр байгаа юм шиг байна. Да үзье. Хийзүү матантай байгаа нь тодорхойгүй. Байгаль орчны үнэлгээ нь асуудалтай байгаа нь тодорхойгүй. Усны усан байгууламж гэж үздэг юм байна. Тэгэхээр усны үнэлгээ нь байхгүй. Үндэсний хэдэн компаниудаараа ажил хийлгчгээд мөнгөний өгдөггүй шүү дээ. Маха идэж маяга майждаг шүү дээ. Манай одоо үндэсний компаниуд атал энэ гадны компани те юу 500 тэрбумын олгоцсон ч байгаа шиг. За нөхдөө юм байна. За одоо бол яг олон улсын орчин бол жоохон таагүй байна. Та нар харж байна те. Одоо манай хойд дүрш маань ингээд угсаа гарал нэгтэй ахын дүүстэйгээ дайн дэгдэг 5 дахь жилдээ орчлоо. За тэгээ одоо энэ Персийн болон ойролт орны нөхцөл байдал тодорхойгүй байна. За мэдээж гол тоглогчид одоо энэ Трамп, Путин, Ши гэл одоо бас яг яах гэдэг нь ойлгомжгүй байна те. Тэгээ одоо бид нар чинь нөгөө төлс шатхуун, гэрэл цахилгаан, эрчим хүч гээл те. Одоо ч нэг хаврын тариалт эхэлсэн байдаг. Тэгэл одоо удахгүй араас нь найр наадам гэж явна. Нөгөө намар нөгөө өвөл ирнэ. Өвөл бид нар одоо хүлдэхгүй яаж байхаа гэл зөндөө л асуудал байна. Тэгээ одоо яг асуух гээд байгаа зүйл нь яг энэ туул голын хурдны зам шиг бас ийм хүлээж байгаа төслүүд одоо байна дахиад яриад байна. Өөрөөр хэлбэл энэ амжилттай болох нь араас нь буй бараг зэрэгцээч явчихъя гэдэг байна л та. Гэтэл та тавуулаа түрүү хэллээ. Хүнслэгийн хэрээр хүлээж ийя. Энэ төсөн мөнгө чинь бас хэмжээ хязгаартай. Одоо ямар сандаа засагч нь дахиад төсөв тодтол оруулах чинь шүү дээ. Тэгээ одоо яах вэ гэдэг. Тэгэхээр одоо бид нар яг нэг шаардлагатай хотод ямар төсөл байна. Гэтэ энэ болохоор нөгөө нэг энэ шиг юм хил ам дагуулаад зогч мохсдог биш те. Ингээл хоёр тал болоод талцдаг гэдэг юм биш. Юу нэг устай холбоотой өөр хийх төсөл байна уу? Ойрын хугацаанд. Тэр нь төсөв нь их багтаа биш. Зүгээр яг нийслэл иргэдийн хувьд амин чухал гэж хэлж болох үс. Тийм төсөл байна уу? Би за тэг. Байлгах уу? 1982 оноос хойш зөвлөлтгуулууд тулсан үеэс эхлээд туулгол дээр усан сан бариад тэр усан сангийн онцлог нь бол агаартай харьцаж байгаа учраас хүчил төрөгч А2 чинь хоёрхан савнд хадгалж болдог. Нэг нь бол нөгөө ширмэн сав байна тий. Тэндийг хадгалж бол нөгөөх нь бол усан шингэдэг. Дангаар шингэдэг. Тийм учраас усан шингэсэн хүчил төрөгч үхий гадаргын усыг усаар хангах нь газрын дорх санитарын орчин сайнтай боловч хүчил төрөгчийн усаар хангах хоёрын ялгаа нь бол гадаргынх нь илүү гоё. Тэгээ манайх чинь бол одоо энэ юунаас Марсын гөрсөш бол маш цэвэрх. Ер нь бол маш цэвэрхэн. Тэгээ тэр усаар бол хотыг хангах хэрэгтэй байтал бузар орчинд 50 удгийг бараг 300 сая доллараар барьж штеп. Тийм одоо алдаа таалах юм байна. Тэр одоо мянган сорлын сангийн мөнгөийг зарцуулахад зөндөө хөөцөлдсөн л да.
Тэгээд бүтээв. Тэгээд оюун хорлоо аваашаа тэнд тийм болгоо хийсэн. Тэгэхээр одоо гадрын усаа л ашиглах хэрэгтэй. Бүх гол дээр гадрын ус ашиглах тийм боломж байна. Гол нь хүсэлтээр шингэсэн цэнгэг гадрын ус Монголд байна. Японы нэг яг голоор нь урсдаг нэг гол байна. Маш бузардсан гол. Тэр голыг Японд цэвэрлээ. Бохирдсон гэдэг байгаа мó? Бохирдсон. За. Бохирдсон гол. Тэгээд тэр голын усыг цэвэршүүлээд тэгээд тэндээс гарсан нөгөө янз бүрийн шаараар цахилгаан үйлдвэрлээд тэгээд хамгийн сүүлд тэр нөгөө гарч байгаа тэр усыг бидний тамсуулж байгаа. Гайхамшигтай тонголог ус гарч байгаа. Тэгээд 7 сая хүнтэй дүүргийг тэр усаар хангаж байгаа. Тэгэхээр манай бэлэн байж байгаа байхгүй туулгал ус. Тиймээс гадрын усаар л хангах хэрэгтэй. Тэгээд Хантингтон өргөр 47 дугаар өргөрөөс хойш Монголын бүх гол байна. Уршаа юу ч гол байхгүй. Тэгээд тэр голыг бол уршаа татах төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо жишээл тэр орхоноос ус татах төслөөр биднүүд хэдэн жил ажиллаа. Тэг явж л байна. Тэр үл сайхан. Тэгтэл урт талд хамаг баялаг байна. Үйлдвэр урт талд хөгжих боломжтой. Тэгээд тэр одоо балгасан улаан нураг ганцхан цэнгэг газруудаар хоорд байна. А гүний хоолой бол амсхын аргагүй, хуухын аргагүй 300 м дор. Тэнийг бол яг үйлдвэрээр зорилгоор ашиглаж байгаа. Ашиглах л ёстой. Одоо бол мэрэгжлийн улсуудад энэ туулын хурдны зам бусад төслүүдэд ямар боломж гаргалгаа байна гэж асууж ах шиг байна. Миний ойлголтоор хамгийн гол юм ин хэлмээр байна. Өөрөөр хэлбэл яг үнэндээ энэ Улаанбаатар хот буюу ерөн суурьшлийн ерөнхий төлөвлөгөөний стратегийг батлах хэрэгтэй тийм. Бид нэр энэ л зүгт явна. Эсвэл авто зам төвлөрсөн хоттой бай, эсвэл хүний төлөө хоттой бай л гэдэг ийм үндсэн зарчмаа тохирох хэрэгтэй. Гэхдээ хот төлөвлөлтийн энэ эрдэмтэн судлаачдын хийдэг ажлыг одоо өөрөөр хэлбэл энэ төр улс төрөөс ангид байх хэрэгтэй шүү дээ. Өөрөлд улс төрөөс хараат ус бодлох хэрэгтэй. Ингийн тулд хууль эрх зүйн орчноо эргэж хуучинд нь оруулах хэрэгтэй шүү дээ. Түүнээс нэг хэн дуртай нэг ням бактеринд гарч ирэл өөрчлөөл ингээд байдаг болохгүй л дээ. Тэгээд улс төрийн зорилгодоо ашиглаад 4 жилийнхаа хугацааны санхүүжилтийн өнцгөөс хардаг замыг одоо өөрөөр хэлбэл хөрөнгө угаах болцоо их хөрөнгө ордог хэдэн их найдаар ордог эргэлтийг одоо 4 жилийн ургац сурахтай адилхан тэгж болохгүй. Тэгэхээр хот төлөвлөлтийн энэ боломжийг бол ашиглах хэрэгтэй. Замыг бол ингэж төвлөрүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл энэ төвлөрлийг дуудаг шүү дээ эцэст. Хоёр талаас нь. Нөгөө талаас энэ замчин асуудал чинь бол ганцхан энэ замын асуудал биш. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн тэр бүтц тэр системийг жигд хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгжиж машин хэрэгэлдэггүй сэтгэлгээ машин төвлөрсөн сэтгэлгээний төлөвлөлтөөс ангижруулах хэрэгтэй л. Тэгжиж энэ бол одоо хотын ерөнхий төлөвлөгөө бол улс төрөөс ангид байх ёстой л гэж үздэг. Тэгэхээр хэрвээ одоо нийслэлд тийм их хэмжээний мөнгө эдийн засгийн боломж энэ байдаг бол энэ салбар болгонд яг тулгамж байгаа асуудлуудаа эрэмблэх хэрэгтэй л дээ. Одоо л яг энэ яг төгжрөлтэй холбоотой, утаатай холбоотой ч юм яг энэ асуудлуудаар ингээд эрэмблээд гарч ирж байгаа гэж ингэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ зам одоо 1-р тойрог зам, 2-р тойрог зам гэдэг ч юм уу энэ замуудыг байгуулах нь энэ төгжрөлийн асуудлыг шийдэх юм а. Энэ ирэмбэрээ бол айгүй чухал байна гэдэг ийм асуудал гарч ирэл ингээ ярьж байгаа гэж бодож байна. Тэгэд хэрвээ салбар болгоноос харах юм бол эн чинь айгүй олон төслүүд байгаа шүү дээ. Эрчим хүчний талаасаа бид жишээний хөөсвөр хэрэгтэй гэж байна те. Зам талаасаа мэдээж ийм юмнууд хэрэгтэй гэдэг юм байж. Гэхдээ зам гэхээсээ илүүтэйгээр бид энэ нөгөө тээвэр хөдөлгөөний талаасаа хармаар байгаа. Одоо жишээ нь би гэх чинь би бол одоо машин барьмааргүй л байгаа байхгүй юу. Тэгээ машин барих юм бол би одоо яадаг вэ гэхээр практик маань төгжрлээс цугтаагаад өглөөрт гарах, орой ааж барих. Гэтэл тэр хооронд ч өчнөө алдагдлууд гарч байгаа тийм. Гэтэл би одоо юу ямар машин барьмааргүй байна. Гэтэл нийтийн тээвэр хэрэгтэй бол нийтийн тээвэр өөрөө эрсдэлтэй. Яагаад тэгэхээр цаг хугацаа барих айгүй хэцүү. Тэгээ нэг төгжирдэг, тэгээд цагтаа ирэхгүй гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр ингээд энэ бүх одоо асуудлуудыг шийдэх бололцоотой цаг хугацаанд төлөвлөсөндөө байж чадах зүйлүүд бол метро байж болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр төслөө одоо үр ашигтай байдлаар ингээд нэн төрөнд хийх нь аягүй чухал байгаа байхгүй. Ерөөсөө л хүнийг одоо түрүүнд хэллээ машин барихгүй байлгах гэдэг юм уу.
машингүй зорчих тийм боломж болцоог нээх хэрэгтэй. Бид хэд нийтийн тээвэргээд автобус байдаг, нөгөөх нь ингээд нөгөө зам дээрээ төгжрөө явцдаг. Тийм л байдалтай. Тээврээ төрөлжүүлээ сонголжуулээ. Одоо тэр одоо бусад юмнуудаар ичил байна л да. Тий. Дугуйн зам, явган алхдаг зам энэ төр гэдэг тэдний бол хэрэгтэй. Гэтэ хамгийн чухал зүйл бол энэ хот учраас ийм амар одоо нэгтралтай болсон учраас тэр метро бол зайлшгүй сонголт гэж харж байгаа. Магадгүй тэр хүртэг зардал нь өндөр байж болох байх. Гэхдээ илүү үр ашигтай төлөвлөлт бол гарч ирэх болцоотой л гэж харж байгаа. Агуулгын дарга. Нэг л хариулттай 3 төсөл санал болгоё. Хариулт нь юу гэхээр усны хуримтлал. Боломжит бүх газар усаа хуримтлуулаач. За 3 төслийн нэгдүгээрх нь туул дээр усан сан барья. Туул дээр усан сан барьж Улаанбаатар хотын насыг уртсгана. Туул дээр усан сан барьж туул голоо хамгаалж бид хариуцлагатай ард түмэн болж үгүүдээ 100 жилийн дараа энэ үеийнхэн хараал идэхгүй болно. 1. Хоёрдугаарт нь жижигхэн асуудал. Сая Улаанбаатар хотод цас хайллаа. Цасны усыг цуглуулж авсан ганц барилга байна уу? Ус хөрөхгүй байх гэж яриад идэг мөртлөө хажуугаар нь ус урсж яхад явж идэг. Тэгвэл дээврийнхаа усыг хуримтлуулж авдаг бол. 3 дахь одоо 1-р төсөл нь ус туулын усан сан, 2-дугаарх нь зүгээр Улаанбаатар хотод 371 мянган дээвэр байгаа. 371 мянган дээвэр болгон усаа хуримтлуулдаг бол. 3-дугаарт хот гэдэг юм оршин тогтнохын үндэс болсон борооны усыг зайлуулах биш, борооны усыг хоримтлуулах шугам үерийн хамгаалтын далангуудаа бариад дээврийн усаа цуглуулаад тэр үерийн хамгаалтын даланд байнга канал шиг ус урсч идэг болгоод тэрний хамгаалтын системээ бий болгочих юм бол хурдны замаар ганцхан түгжирлийг шийднэ. Тэгвэл үерийн далангуудаар тэр каналуудыг усаар дүүргэснээрээ замын асуудлыг, түгжирлийн асуудлыг, агаарын бохирдлын асуудлыг, хүний амьдрах нөхцөлийг сайжруулах асуудлыг гэд хэд хэдэн зүйлийг шийдэх боломж байгаад суур нь хотын амьдралын хөгжлийн суур нь болсон усаа тоохгүй яваад байгаа. Тэгээд төгсгөлд нь ганцхан үг гэлэхээр ус бол салбар биш. Хөдөөж салбар мөн, уул уурхай салбар мөн. Тэгвэл усны асуудал бол ерөөсө бүх хүнд холбоотой. Ус гэдэг юу вэ гэхээр амьдрал, хөгжил хоёр юм аа л гэж хэлнэ. Дөрж та. За тэгэхээр юу зам бариад өндөр үнэтэй зам бариад одоо төвжирлийг шийднэ гэдэг бол маш том алдаа юм аа гэж би хэлэх гээд. Бид нар биш үү иргэдийнхээ толгойд зөв бодолтой хүнийг л бий болгох ёстой юм байл. Би Америкт 15 жилийн өмнө очиод бас л яг ийм проблем байд юм байлээ. Энэ юу Чикагод хотынхоо төв рүү явуулсан нөл төвчрэл болно яа нэг. За зогсоолдоор ярьж байгаа шүү дээ. Явахаас өмнө хүмүүс ярьдаг болчтой юм л. Зогсоолдоор зогсон цагийн $25 зогсоолтой болно. Шал дэмий юм байна. Ингээ тгий өөр арга замаар тийм үү? Явъя гэдэг ингээд хүмүүс ярьдаг болчоосоо. Тэгэх юм бол эн чинь асуудлаа шийдэх амарх юм байл. Тэгэхээр бид нар яаж яах гэхээр одоо ингээд харъя л да Улаанбаатар хотод өглөө эрт давхиж очиод бид нар нэг байга зогсоолдоор наачаад машина зогсоол өдөржингөө ажил хийж байгаа л гараа явчих. Тэр зогсоол огт ажиллагаагүй болчих. Тэгэхээр энэ зогсоолоо бид нар юутай болгоё? Төлбөр тооцоод тийм үү? Нэг цагийн тэр Америк үз. Тэгэх юм бол хүн чинь өдөржингөө тавиул би машинаар явж болохгүй юм байна гэдэг би мэдээл аваад би одоо өглөө нэг үгэлт өглөө эрт 6-7 цагт ирээд сул зогсоолдоор тавьж байгаа. Би хизээч тэхгүй шүү дээ. Тэгэх юм бол за машина болъё. Хоёрдугаарт нь тэр нийтийн тээврийгээ эн чинь нэг төгрөг гаргалгүйгээр шийдэх боломж дэлхийн бүх улсад байна шүү дээ. Нэг замаар явдаг, цагтаа ирдэг маш цэвэрхэн ийм автобус байх юм бол над машины чирэл. Би тэнд нь сууж очивол ойролцоохын газар 5 минут алхаад ажил руу орчихно. Ийм боломжууд байсаар байтал яагаад энэ татвар төлөгчдийн асар их хэмжээтэй мөнгөөр ийм зам барих гэдэг байгаа гэдэг асуудал байна. Наан шийдэх маш их олон борлоо юм. Тэр миний түрүүн ярьдаг зогсоол, за тэр нийтийн тээврийг их боломжийн болгодог. Гихмчлэнгийн ийм арга хэмжээ аваагүй байжж юу гэдэг 2.3 их 80-аар зам барья гэдэг бол ерөөсөө нэг нугуу хэлэхэд энэ удирдлагт өөрт нь хэрэгтэй болохоос биш ард түмэнд ерөөсөө хэрэг байхгүй. Бид нар дээр өөр нэмэгдэн бид нар тодорхой хугацааны дараа дутуу барьсан одоо юу төсөлтөө үлддэггүй маа гэхэд бидний одоо үр хожид асар хэмжээний үр нэмэгдэнэ гэдэг зүйлийг л би ярих гэдэг. Энэ туулын замын асуудлаар иргэд дээр эрдэмтэн судлаач тэр улс төрийн намууд ч тэр шаардлага хүргэлээд байна. Тэгээ энэ иргэд эрдэмтэн судлаачдын байгаль орчин замын төгжрэлд эдийн засгийн үр нөлөө төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой энэ асуудлуудаар дэвшүүлэн тавьж байгаа энэ зарим үндслүүдийг нь Монгол Улсын засгийн газар хүндгэж хүлээж авах хэрэгтэй.
төр ард түмнээс олж авсан их мэдлээ шүү дээ. Энэ хууль хяналтын байгууллага энэ туулын хурдны замын төсөлтөд холбогдуулаад энэ үүсэт байгаа хотын удирдлагуудыг шалгаж үнэн зөвийг нь тогтоох асуудлыг нэг талд нь гаргахгүй бол иргэд олон нийтийн дунд бас энэ төөрөгдөл үүсэх байдал бол одоо хэмжээнээс итэрлээ. Тийм учраас хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж энэ одоо зарим одоо нийгэмд үүсэж байгаа асуудлууд дээр эргэлзээ тэнэглэлзүүдээр эцсийн зэг тавьтал туулын хурдны замын төслийг зогсоож байна. За цаг дууссан. Одоо бүр яриад байсан чинь нөгөө айл гэсэн зочин чинь нөгөө буцдаг байдал та хэд ч бүр хагас хугас шилэм гаргаж тавилаа бүр. За цаг дууссан учраас өнөөдрийн хэлцүүлгээ дүгнээд маш богинохон санал дүгнэлтээ хэлчих нэг минутанд багтаагаа те. Тэг өнөөдрийн хэлцүүлгээ албаас орж аргая. Хэлцүүлэг сонж дээрээс эхэлсэн учраас эдийн засагч даваад орж эхлээд тэг тань дээр дуусъя те. Одоо сүүлийн явчих те. За эдийн засагч даваад орж. Тэгэхээр альва төслийг бол бид нар бол одоо сөрөг зогсоод бүтээн байгуулалтын эсрэг гэж байгаа хүн нэг шалгаа. Дандаа эрдэмтэн судлаачд байна шүү дээ. Бүгдөө энэ төслийг яаж аятайхан явуулчих вэ? Өөр боломж байна уу? Өөр ямар боломж байгаа нь заавал бид нар ирээдүйдээ их өрөө үйлдвэрлээд заавал одоо өнөөдөр гадаад дотоодын нөхцөл байдал хүнд байж хад асар хэмжээний мөнгө гаргая гэдэг ингээд эрхлээд байж болохгүй гэдэг зүйлийг хүн болгон өөр өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж ярьж байна. Тэгэхээр би энэ бүхэнтэй санал нэг байна. Альва том төсөл зөвхөн хотын хэмжээнд хэрвээ ингээд шийдэгдээд бид нар ямарваа нэгэн хариуцлагагүй өнгөрчих юм бол одоо аймагуд чинь ийм асуудлууд гарна. 27 онд Улаанбаатар хотын өнгөрсөн жил болсон 500 сая долларын бондыг бид нар төлөхөө байж байна. Тэр нөхцөл байдал ямар хүнд болохыг бид нар одоо өнөөдөр таашгүй. Гэх мэтлэнгээр ингээд дураараа ингээд загнаад нэг хотын дарга нь босч ирээл би ховдод одоо ийм зам тавих хэрэгтэй гол дагаад юутэй тавьчих, ийм зам тавьчих. Ийм асуудал байна. Гэх мэтлэнгээр ингээд дураараа дургих энэ төр хариуцлагагүй байх төмний мөнгийг замбраагүй зарцуулдаг ийм байдал руу ер нь явуулмааргүй байна. Хариуцлагатай баймаар байна. Бүгдөө тооцоо судалгаа хиймээр байна. Бүх зүйл нь ил тод баймаар байна. Энэ том төслийг чинь яахаараа энэ эхлээгүй байж хат энэ тооцоо судалгааг хийгээгүй байж хат төрийн одоо төсвөөс иргэд бидний 500 тэрбум төгрөг хий өгчөө гэдэг асуулт маш их асуудлууд байна. Тийм болохоор ямар ч байсан энэ бидний яриад байгаа асуудал бол зөв замд л оруулах юмыг яриад байгаа болохоос биш. Хин нэгний одоо бүтээн байгуулалтыг муулаад хин нэгний эсрэг юм хийгээд байгаа юм ерөөсөө биш шүү. Хэдүүлээ ухаантай хариуцлагатай байя гэдэг зүйлийг л хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Газрын дарга Батбаяр. Монгол улсын ирээдүйн үйл явцын 3/2 нь бараг 70% нь Улаанбаатар хотоос шууд шалтгаална. Тэгвэл Улаанбаатар хотын ирээдүй 100% туулголоос тижээлтэй газрын дорхоснаас шууд шалтгаална. Тийм учраас бидний бүх цаг үед ямар ч төсөл хөтөлбөр юу ч байсан заавал урдаа бодож явах ёстой, нандинан харилж явах ёстой зүйл нь туулгол түүний тижээл болсон газрын дорхосны нөөц юм аа. За баярлалаа. Доктор Аюур зам. За туулын хардны зам төсөлтэй холбоотой ямар ч хэлсэн энэ хурдны зам бол туулгалын усны сан бүхий газар бол баригдах ёсгүй. Өөр хөлбөр олох хэрэгтэй. Гэтэ энэ одоо төслийг зүтгүүлж байгаа хүмүүсийн хувьд хариуцж байгаа хүмүүсийн хувьд бол өөр хөлбөр одоо олохыг хүсэхгүй байх шиг ийм нийгэмд бол ийм юутай харагдаж байгаа. Тэгэхээр энэ бидгэд бол ямар нэг юм мэдээж эн чинь бидгэд хүн хийж байгаа юм бидэд буруу хийж байгаа бол засах болцоотой. Энэ засч болдго юм а гэдгийг л одоо ухаараасаа л гэж одоо хэлмээр байна. Архитектор Алтан Сүх. За миний хувьд мэрэгжлийн талыг л гол болгож ярмаар байна. Өөрөөр хэлбэл бид нар салбартаа одоо хотын ерөнхий төлөвлөгөөний нэг хэсгийг яриад байж болохгүй те. Тэмцээс бүхэл бүтэн хүн болгоны төслүүдийг нэг ширээн дээр нэг зурагт оруулаад рүүд мап шиг юм болох хэрэгтэй. Тэр нь ерөнхий төлөвлөгөө шүү дээ тий. Тэгэхээр ерөнхий төлөвлөгөөг хэрвээ тэгж хийж чаддаг болвол бодитоор ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх механизмаа олж болно. Тус тусдаа одоо хотын дарга өөрийнхөө эрх мэдлээр туулын хурдны зам бол маш чухал төсөл гэдэг ингээд гаргадаг биш. Мэргэжлийн салбарын улсууд усных нь уснаа, захиргаан эрчим хүчин захиргаан, эрүүл мэндийнх нь эрүүл мэндээр өөрөөр хэлбэл хүн гэдэг юмны авахыг бүрдүүлж байгаа
тэр төлөвлөлтөөс л эхлэх хэрэгтэй. Тэгээд ер нь бол ингэж нэгдсэн журмаар ингээд төлөвлөөд өрөөд мафта болох юм бол тэрийг өөрөөр хууль болгох хэрэгтэй л гэж байна. Улс төрөөс хараад тус хэрэгждэг болох хэрэгтэй. Түүнээс нэг нь миний замын төсөл сайн гээл нэг нь төгжрлийн эсрэг, нэг нь утааны эсрэг гэдээ явах нь бол улс орныг эцэстээ сүрэлд оруулна. За баярлалаа. Инженер Сосор Ором. За ер нь бол би юу гэж бодож байна өгөхтэй зэрэг логик тестаараа тавих хэрэгтэй хөгжил бол. Тэгэхээр бол одоо байгалийн 3 компонент байдаг. Улс, агаар, хөрс. Энэ 3 бол түгээмэл бүх салбарт очиж наалддаг. Тийм учраас нэг одоо хамгийн гол компонент болох усан орчныг эзэмдэхийн тулд усны нөөцийг бүрдүүлэхийн тулд гадаргын усан сангийг байгуулах хэрэгтэй. Энэ бол Япон болоод Японд 57 мянган усан санг барьдаг. Инженерийн нэрээр нэрдэг бол Америкт тийм том станцууд барьсан Күүлж, Вилсон, Ховер гэдэг тэр улсууд тэр усан санг бариад дараа нь ерөнхийлөгч болсон. Тэгэхээр одоо Нямбатар ч одоо ирээдүйд ерөнхийлөгч болж байгаа. Тийм учраас өөрийнх нь нэрээр нэрлэгдэх тийм том усан сан нэгдүгээр байгуулаарай гэж л хүсэх байна. За баярлалаа. За энэ ч бодоо сүүлдээ бүр улс төр сонгуул руу ч орлоо доо. За баярлалаа. Ер нь таатай. Тэгээ за тэгээд хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье те. Тэгээ мэдээж хотод бол мэдээж энэ одоо тослын шалтгаан бол ойлгомжтой тийм ээ. Мэдээж одоо энэ төгжрэл тэгээ автомашин нэвтрэлтэй холбоотой энэ төсөл явж ийсэн. Тэгээд яа харахгүй энэ рүү ороод ирлээ. Тэгээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд